Морьдон монголчуудын мөнхийн омогшил Тодмагнай подкаст. Морьдны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. За сайн байна уу? Бидний урилгыг хүлээж авч ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа. Сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж байна. Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийг хүргэе. За баярлалаа. Тэр та хоёрын одоо нэлээд хэмжээний хүлээлт үүсгэсэн одоо үзэгчид гэдэг юм сонсогчид хурдан морьсны зүтгэлтнүүд бол төгсөн хүлээж байсан подкаст маань болох нэ гэсэн өдөр хүлээлттэй байгаа учраас элэн далангуй сайхан ярилцаарай гэж хүсэх байна. За баярлалаа. Сайхан ярилцагч. Ерөнхийдөө хүмүүсийн хандлагыг анзаарсан уу? Би нөгөө одоо халуун азрагны уяач мөхөрдөнтэй ярилцсанаа гэсэн одоо пост хийсний дараа хүмүүсийн хандж байгаа хандлага юу асуулт энэ нь ажиглаж харав амжаагүй. Амжаагүй. Хүмүүс ажилламаар надаа эдлэгийн ажил эхэлчихэд тийм ажиллаа хийгээд л байж энэ да. Аймгийнхаа ойрхон оруулж ирээд идэг лөө танах чаа. Тий. Аймаг дээр модоо болчихлоо байж. Танаа нагур ер нь хэр өвд болж байна? Сайхан өвд болж байна. Застай байна. Луунж идэхэд сайхан байна. За тэгээд энэ их ажлынхаа үеэр бас бидний урилгыг хүлээж авч ярилцахаар зөвшөөрсөн танд бас дахин талархал илэрхийлье. Тэгээд та хоёрын тантай ярилцсан гэдэг нь ер нь бол хүмүүс шууд утгаар одоо халуун азрагны тухай хамгийн сайхан одоо яриаг бол хуучиг сонсноо гэсэн хүлээлт үүсгэж байгаа байна. Тэгэхээр хоёул ярилцлаа Монголын бахархал төлөв болсон Магнай халуун азрагныхаа удам хөшлийн түүхээс эхлэдэг хөө. Ер нь бол одоо энэ хурдан адуу ялангуяа халуун азрагны түүх одоо нэг удмын түүх бол бас их сонирхолтой байдаг. Та халуун азрагныхаа удам хөшлийг одоо өөрийнхөө мэдх хэмжээнд нь сайхан дэлгэрүүлээд яриад өгөөч. Одоо болж игэл бүр дээр үеэс нь гэсэн үг л дээ. Ийм одоо хурдан адуунуудын цусаа гэх юм аа. Их талаасаа гэдээ мэдээж яг цусны нөгөө төрлийн үржүүлгийн тухайд бол дараа нь асууна. Ерөнхийдөө удмыг нь аль болох олон үеэр нь мэдэх талаараа бас ярьж өгөөч. Манай халуун азрагны чинь одоо мөнгөсрөнгөө шаргал азраг гэдэг өөр гад зүйл татсан. Шаргал азраг нь болохоор мөнгөсрөнгийн шүгэр галтрын төлөв. Шүгэр галтар нь бундуудын төлөв. Одоо нэг халзангийн алдартай балтраа адуунуудын өнгөцөг. Зөвсрөнгийн халтрууд гэдэг тийм. Тэр галтрын тэрний эцэг нь болохоор Монгол улсын манлай байж Унгууган аав Цэвсрэн гэдэг хүний шаргал азраг. Миний мэдх одоо дээшээ явж байгаа дөрөв юм. Тэгээд мөнгөсрөнгөө шүгэр галтарт Унгууган адууны гүн тавьж гарсан гэдэг ухаантай шаргал азраг. Тэгэнгүүт Хунгуун адууны тийм одоо халуун зүсмэс орж байгаа дэр Хунгуун халуунуудын бас юу ороод халуун болсон юм байгаа. Тэгээд шаргал азрагных нь ээж талдаа одоо Хунгуун адуу гэсэн. Тэгээд халууны ээж тал болохоор ээж галтраг манай бөөргөн хүү сод ицгэлэнгээ манай нөгөө найзын галтраг уугнагийн халзангийн нөгөө энэвшин ууган баярын гөгшин галтар азрагны төл галтраг. Гөгшин галтар азраг нь болохоор бундуудын төлөв. Тэгээ ерөнхийдөө бол халуун азрагч одоо нэг 3 мурав дээрээ юм уу 4 дээрээ 3 дээрээ л цусанд орсаад байна. Тийм төрлийн үржил одоо нөгөө төрлийн үржүүлэг гэж сүүлийн үед байж тийм маш яриад байгаа. Одоо юуг бол яг бодит жишээ нь халуун азраг болчиход байгаа шүү дээ тийм. Монголчууд одоо өөрсдөө төрлийн үржүүлэг хийгээд хурдан адуу гаргаж олсон жишээ нь одоо хамгийн ойрын нийт дийл нь бол халуун азраг болчиход байгаа л та. Ер нь халуун азраг чинь халуун азраг одоо жишээлбэл одоо таны нөгөө ингээд хүмүүстэй ярилцахад та нар нэг бүтэн нутг усан даамж ярилцдаг байлгүй дээ.
одоо эхийнхаа эцгийнхаа ч гэдэг юм уу тэр талынхаа тэр удмынхаа тэр шин чанаруудыг илүүтэй авсан юм а. Одоо тэр эцэг өвгийнхаа тэрийг одоо ингээд дуурайсан юм а гэдэг. Өөрөөр хэлбэл сайн муу тал удмынхаа аль сайн муу талуудыг татсан байдаг юм бэ. Тэгэж шинжиж ярилцчих юу. Ер нь яг тэр одоо тэр галтраа дуу гэдэг шүү дээ. Галзангийн галтраа дуунууд. Одоо ерөнхийдөө тэр галтраа дууны үндсэн характер тийм юм байдаг баха. Би тэгж боддог. Айхтар тийм юм шүү дээ. Жохон тийм отгод ихтэй. Тэгээ бас нэг тийм томор тавих тийм үүтэй. Одоо нас ахиж одоо бие ядарн гүйцэн ихээр сайн тавьдаг нэг тийм галтраа дууны юу их татсан байх гэж боддог. Тэгээ хунгаа дуу одоо бас татсан адуу шүү дээ. Ер нь их олон хурдан цус дунд нь өшөө ахад миний мэдхгүй дөндөө орсон бах уу. Тэгээ галтраа дуунуудын ер нь одоо халзангийн галтруудын юуг генэ их давмгаалсан тийм л мал та. Халзангийн халтрууд гэдэг нь ер нь өөрөө ямар дэнтэй одоо байсан таныхаар нөгөө хүмүүс бас тэр болгоо мэдэхгүй шүү дээ тий. За ер нь та бол нөгөө ороо ихтэй авсан гэж байна. Зан аашийн үед ямар хувийн хэлбэр хийцийн хувьд ямар хувийн уяаны одоо уяад халзангийн галтраа дуунууд их саган тойр биетэй. Өндөр том гөрөг төрөгдсөн дуухан тарих толгой их томтой монхор толгойтой. Тэгээд ааш зангийн сайхан номхон төлгөөхөн төвшөө ер нь. Тэр мэриглийг татсан бах та. Та чинь энэ чинь 2009 оны унах шүү дээ тий. Тийм биз 11 оны шүтлэн гэж үзэхээр 10 оны дааг 9 оны унаг болно шүү. 9 8 оног шүү. 11 оны шүтлэн шүү дээ. Тэгэхээр чи 10 оны дааг болж таарна үстэй. Тэгэхээр 9 онд л унаг. 9 оны унаг. Би чи шүтлэн болдог жил найзаасаа. Нөгөө сайн хүлэг эзнээ хайж явдаг гэж ярьдаг шүү дээ. Тэгээ ер нь бол бас нөгөө хурдан адуу одоо тэр уягч байдаг юм уу? Одоо уралдах эзэнтэйгээ уулзсан түүхүүд бас маш их сонирхолтой байдаг. Тэгээд мөхөрдний хувьд одоо бас халиу азрахтайгаа хэрхэн уулзсан одоо учирсан бэ гэдэг тэр бас сонирн байна л да. Тэр талаараа сайхан дэлгэрэнгүй хэлчихвэл. Тий. Тэр их сонир түүхтэй. Би нэг 11 онд нэг сургууль төгсөв. Тэгээд сургуулаа төгсөд хавар яг төгсчихсэн. Тэгээд нэг 101 морь уймаар санагдаад гэжтэй. Ингэсэн байхгүй юу? Мяти нэг шинэ онгоцтой болж байгаа гэдэг. Манай нэг таньдаг хүн яриа. Тэгээд нэг Мят компаниг нэг дээрээ нэг морь уралдуулмаар байна гэдэг. Тэгээд нэг одоо чи өнөө зуны улсын наадамд нэг өөрийнхөө адуунаас нэг 2 3 юм уяад ирэх боломж болцоо байна уу? Тийм ээ манай нэр дээр уралдуулах тийм боломж болцоо байна уу? Тэгээд тийм санал тавиад манай нэг ах тэгээд тийм байж болно. Энэ тэрэ гэж тийм юм яриа. Тэгээ хаварна вэ. Дөрөв Сүхбаатар аймагт ирээд одоо яг уг нь хотод сурч ирсэн шүү дээ. Сургуулаа төгсөх. Одоо яг төгсөлт болж ирсэн ажилттай байсан. Тэгээ ирэнгүүтээ өөрийнхөө адуунаас нэг үрээ одоо өнөө зүүн уус бол найзаагаа гашаанд оруулаад хичээлгээд. Тэгээд найзаасаа нэг үрээ авав. Одоо тэр буургай хүн сод өсгөл ингээ найзаасаа нэг үрээ авав. Тэгээ энэ халиу үрийг авсан. Тэгээ энэ халиу үрийг аваад тэгээ ерөнхийдөө Мятны самтын дав. Тэгээд ер нь нэг уус дурлаж үзье гэдэг. Тэгээд 2 үрээтэй бас надад ирсэн те. Найз чинь энэ халиу үрийг авах санал болгосон юм байна шүү дээ, тийм үү? Юу яагаад? Би чи өөрөө энэ халиу үрийг чи авъя гэсэн юм уу? Тэ энэ халиу үрийг чи би авъя гэдэг. Тэгээд аваад тэгэнгүүтээ зүүн нь
Хурдан адууны одоо нөгөө юу гэдэг юм бэ одоо хүмүүс ингэж ярьдаг шүү. Тэр үед ингэж харсан чинь над руу хараад ингэж өвшээгээд байсан юм ач гэдэг юм уу? Миний өвөрлөө ингэж орж ирсэн юм ач гэдэг юм уу? Бас нэг тодорхой бэлэгдлүүдээр шинжсэн байгаад байдаг л да. Таны хувьд одоо зүгээр одоо халиу өрөөнийхөө удам хөршлийн сонсчаад за энэ ер нь хурдан адуу байгаамаа энийг нь авъя гэсэн юм уу? Эсвэл бас ямар нэгэн байдлаар бас тийм бэлэгдэл зүүн ч гэдэг юм уу? Одоо зан үйлүүд үзүүлж ирсэн юм уу? Эсвэл зүгээр л за энэ өөр бас өөр зүйлүүд байсан юм уу? Гэхдээ ер нь бол хоёр сонголт байсан. Нэг өшөө нэг хээр үрээ байсан. Яг нэг насны жацуу, нэг удамтай. Удам тудраарыг адилхан. Тэгээд хээр үрээ халиу өрөө хоёр байсан. Тэгээд ер нь араа сайхан илүү дэлгэх гэх тийм тарих толгой араа илүү томтой. Тэгээд нэг тийм нэг наадах чи багада бас нэг тийм нэг сүртэй зураг байдаг штэ нэг сарлаг шиг тийм үс ихтэй. Тэгээд их тийм юмуд нэг шугам шиг. Нэг тийм л мал байсан. А тэгтээ бол нөгөө нэг юм өмнө сайхан 50 их. А тэгтээ нэг тийм нэг овоо товооцсон юм baахгүй. Нэг тийм нэг гуриг төрөх гад уух нэг алчхар дуу нэг тийм л мал байсан. Тэгээд тэр хоёр сонголтоос л ер нь авсан юм л да. Энэ хоёрын нэгийг л ер нь авъя. Тэгээ халиу үрээгээл авсан. Тухайн үед халиу үрээ дараа энэ багтаа харагдаад. Тэгээ манай нэг таньдаг ах маань нэг нөгөө хээрийг авсан. Тэгэл бүтээр нэг авч ирсэн. Тухайд одоо ямар үнэ хэнштэй яригдах вэ? Үнэ хэнш яриаггүй зүгээр нөгөө найзын дундаа байсан юм уу? 3,500 гарал авч ирсэн. Тэр үед 3,500? Тэ. Бас хөөрх үнэтэй шүү дээ. Тэ. Энэ нэг одоо дөнгөж нэг сургацсан тийм үрээ тэгэл 3,500 гарал авч ирсэн. Тэгээд хавар нь 100 нэг найзтайгаа нийлж хөдөө гараад хөдөө уян дээр нь очиж тийж яж байгаа улсын наадамд улсын 90 жилээр улсад оролдож ирсэн ш шүдлүүрээ. Оо тийм үү, тэрийг мэдтгүй шүү дээ. Улсад шүдлүүрээ оролдоод 23-аар авсан. Тэ. Тэгээд анхны уралдаанд л та. Тэгээд шууд улсын нөгөө Мятынхаа уралдаанд яаж оролцсон? Өдөр Мятын нэр дээр л Мят компани нэр дээр л зүгээр улсад оролцохгүй юу? За. Тийм тэгээ яг зүгээр Мятын нэрийг ухаанаа нэг бэлэгдлээрээ зүгээр Мят компани уяач мөнх эрдний халиураа гэж мартаж ирсэн. Тэгээд улсад 23 бас ч гэж гайгүй боломжийн дээгүүрлээ шүү дээ. Улсад 20 дотор давж байгаад бол хурдан адуул гэдэг үстэй. Би улсын 90 жилээр өшөө нэг соёолонтой очив бас. Тэгээд тэр соёол маань бас 23-аар ороод. Хоёр одоо төгсөлчөөр соёолын 23-т төгссөн ба шүү дээ. Тэгээд миний одоо анхны улсын наадам баггүй юу. Тэгээд хоёулаа 23-аар ороод. Тэгээд цаашаага одоо нэгэн улсад очсон юм чи тэгээд нэг аймгийн ойд ч гэсэн очиж уралдаж үзье гэдэг. Тэгээд цаашаа Хөвсгөл аймаг руу. Хөвсгөл аймгийн ой болж ирсэн. 80 жилийн болсон баг тий. Тэгээ Хөвсгөлд очиж уралдаад эхний өдөр нөгөө соёолон маань 6-аар ороод. Тэгээд маргааш нь халиу өрөө маань аман үзүүлээ. Одоо тэгэл анхны том наадмын айраг маань тэгж ихсэн тий. Тэр жил чи 2 аймгийн ойд айрагдсан тий. Нэг нь Үүрхангаа усна энэ жил лөө. Тэгээд дараа нь ахиж нэг 5-6 хоногийн зайтай Үүрхангаа ой болж ирэнгүүт нь улсуулж аваачаад Хөвсгөлөөс Үүрхангаа дамжиж очиод тэгээ Үүрхангаад уралдаад 5-аар орчихсон. Тэгээд тэр жилийн наадам өнгөрсөн дөө тэгээд. Шүтлэндээ 3 уралдсан биз дээ тий. Тий шүтлэндээ 3 уралдсан. 3 уралдаас 2 айрагдсан. Тэгээ Хөвсгөлийн тэр 80 жилийн ойгоор ой үеэрч гэдэг юм. Тэрний дараахаа энэ Болдбаатархтай холбогдсон уу? Болдбаатар манлаа тий. Баях Болдбаатар ер нь эртний танил л та. Оо тийм үү. Би тэр үеэр гэж ойлгоод. Хөвсгөлийн ойгоор уулзсан зүгээр яг уулзаад Болдбаатар халиу өрөөг харчаал явжсэн тий.
Тэгээд тэр жилийн уралдаанд тэгж өнгөрөөд л дараа жил нь хавраар аймгийн чахлан шарга төрүүлээд тэгэл болдох авсан шүү дээ. Чахлан шаргаар Өөрөө санал тавих уу эсвэл болдаахтаа өмнө нь бас нөгөө аймгийнхаа одоо айраг амын үзүүлэлтийг харцсан байжгаад өөрөө хоёр ер нь хэн төрүүл санал тавьсан юм бэ? үгүй ер нь болдох бол өмнө үзсэн байсан. Тэгээд ер нь би нэг гайгүй адуутай болмоор байна. Тэр өвлөний ярьж ирсэн. Тэгээд манараа ирэх гээд ер нь ирж амжихгүй байсаар байгаа л яг жавхлан шаргын ороод ирж ирсэн юм л та. Тэгээ ирээ за яхан хайлуурыг чаа. Тэгээд хайлуурыг болдох гэсэн. Тэр орооноос. Жавхлан шарга дөрүүлэхдээ болдохын нэр дээр уралсан юм уу? Өөрөө ч нэр дээр уралсан юм уу? Болдохын нэр гэсэн. Оо за тэрний би хурдаа жавхлан шаргын өмнө асхтад бас нэг уралдаанд уралдсан байсан. Нэг асхтад бас нэг манай нэг найзуудын нэг галын наадмын нэг нээлт болоод нэг уралдаан болоо. Тэр уралдаанд бас оролдоод. Тэр уралдаанд бас нэг 3-4 орсон байна. Тэгэл жавхлан шарга төрүүлэл болдох юм дээр. Тэгэл болдох болсон доо. Тэр жилээ улсад уралдсан юм уу? Хязгаарлан жилээ. Зүүн бүсдүүд арилсан. Тэгээд ерөөсөө жавхлан шаргаас хойш уралдахгүй байж байгаа зүүн бүсд уралдуулсан юм тий? Уралдсан. Тэрнээс хойш тэгээ булдаах хөвсгөл рүү аваачаад өгчих гээд. Тэгээ би хөвсгөл аваа явж ирсэн. Халиурыг. Одоо тэр жавхлан шаргаас хойш нэг 10-аад хоногийн ард дээр нэг уралдаан болсон. Ингээд 12 хоногийн ард дээр ч юм уу. Хөвсгөл аймгийн аврах хөдөлгөөршил оруулах гэдэг одоо бас нэг хөвсгөлийн нэг бас нэг одоо хаврын нэг тим уралдаан. Тэр уралдаанд аваач уралдаад төрүүлээд 6 сарын 1-нд тахгүй юу? Тийм дэлтэй цэнхрийн урд гэдэг аймгийн бүсээр тэр уралдаанд очиж төрүүлээд тэгээд орхичоод ирж ирсэн. Тэгээд тэнд нь үлдээчихэд өрөөд ирсэн. Тэгээд тэр зунаа улсын наадам дамжаагүй байхгүй. Тэгээд нөгөө халиурэ чи нэг амар тийм отомог ихтэй одоо баг үрээ багтаа тийм үү. Тэгээд нөгөө нэг тэнд үлдээчихэд ирэнгүүд одоо нөгөө болдаахын одоо малын арчилдаг дүүнэр мөнөр нь нөгөө тийчээ бас алдаж урсчих гад. Нөгөө чи азаргалаад хаа хамаагүй явна шүү дээ. Тэгээд лиш тийшээ давхгүй эсвэл юмтай очиж ноцолтод ерөөсөө нөгөө тийм мал байсан. Амар нөгөө одоо юу гэдэг тийм отомог ихтэй. Тэгээд тэрээд зунаа уралдаж чадахгүй. Ер нь мал нөгөө тийчээ нөгөө маллах гад ерөөсөө маллагаан дээр нь анхаарал тавиад байдаг. Уяа хөлгөн дээр нь анхаарал тавиад. Тэгээд наад бараг 7 сарын 1 гэж наад дээр буцаад ирсэн. Хан одоо юу яалаа халин өрөө гэж буцаага явууллаа шүү ахын доо малд дийлэхгүй байна. Тэнд алдаж урчих гад эсвэл юм очиж ноцоод үйж муйхад амар хэцүү байна. Одоо тийм боломж байхгүй. Буцаага явууллаа шүү. Тэгээ буцаад ирж ирсэн. Тэгээ буцаж ирээд улсын наадамд амжихгүй болсон юм чи одоо амар торчсон. Бас жоо онцгой болсон байсан. Тэгэл тухайн үед амар тордоод гачин тордсоор байгаа л тэгээд аймгийн чи нэг 20 хоногийн хавтар болчихсон. Тэрэнд болчихсон. 26-нд одоо манай аймгийн 70 жил болж ирсэн. Тэгээд тэр нь одоо улсын наадам байхгүй юм чи тэрэнд л одоо сайн бэлтээгээл тухайн үед амар тордож тийжээгээл тэгэл 70 жилээр их жоохон турангад хууралж ирсэн. Айхтар ядаж яхад их бороо устай жил байсан тий тэр жилийн наадам. Тэгээд 70 жилд нэг айрагдал. Удаахын анхны ус үсээ. Одоо уралдааны наадмын айраг төр эхэлсэн те тэндээс. Тэнд дөрөөр ороод. Дөрвөллөө гурваллуу дөрв билүү? Дөрөөр орсон те. Ер нь тэгэл тэр үеэс л хүмүүс одоо нэг ийм хаврдан халуун үрээ гарч байгаа юм байна гэдгийг анхны одоо мэдээлэл авсан байх гэж би бодод байдаг шүү дээ. Хэдийгээр яг нөгөө өмнө нь одоо 2 аймаг аваад дайрагдсан байлаа ч гэсэн бас нэг төдийлөн мэдтгүй байсан байх гэж зүгээр би бодод байдаг. Тэгэл 12 оноос хойш бол тасралтгүй улс үстэй дайрагдаж төрүүлсэн юм шүү дээ.
Тий, ер нь шүтлэнгээс хойш тэгэл байнга л уралдаж ирсэн л тоо. Ачиг уралдаж ирсэн. Тэгээд соёолын жил нь өвөл уйж байгаа жавхлан шаргалт ам үзүүдэд хөлн нэг хоошоо хойд хөлн нэг эвгүй болоод. Харин тий хойд хөл дээр нэг тийм тий. Тэгээд Тэр зам мамаас ус юм уу эсвэл уяаны буруу юм байсан юм уу? Тэр юунаас болж хойд хөлөндөө тийм аяг болсон бэ? Одоо нөгөө нэг малын нэг урд хөлмөл нэг ингээд нэг уяа мордын нэг урд хөлмөл нэг нүдлээд нэг цус сууж байгаа юм шиг болдсон шүү дээ. Одоо их өндөр ачаал мачил ч юм уу одоо хөл гарна тэгэл ер нь мууддаг шүү дээ. Хөл гараагүй болох шалтгаан нь хөлдөн цус буучлаач гэдэг юм нэг нүдэлчлээ гэж шараас нүдэлчлээ гэдэг байсан. Яг үеийн дээр л нэг тийм болчихсон. Тэр уралдаанд. Одоо тэр нь яагаад ихчээ мэдгүй бүр их л эмзэгэл байсан. Хойд. Тэгээд хөлн жоох аягүй болоо. Тэгээд тэр чинь дөнгөж гараа бас нэлээ зайтай болсон юм чи. Манай жавхлан шаргаас хойш бас нэлээ олон өдрийн ард тавьсан юм аа. Тэгээд хөл гарын нэг жоохон одоо думдж амсалж байгаа боож урж арчилж байгаа гайгүй болоод тэр нь ганц нэг ажил хийсэн чинь хайтайх юм шиг болох дөнгөж гараа. Тэгээд тэр дөнгөж гаравчаа бас юу яасан юм аа. 6 мургаар орсон. Тэр үеийн дөнгөж гаравч. Хайрдаг үү? Тий яг урдаас нь юм гасаад урдаас нь бас 2 3 адууч гасчдаг бол. Хоёрыг гасчдаг бол. Тэгээд өвөрсөн. Тийм бах аймагчаас айргцсан санагдаад нэр тэглөө тий. 20 жилийн үе 13 онд ч их олон уралдсан шүү. Олон уралдсан. Тэр ер нь тэр өвлөөс тэгэл уралдаал явж лээсэн. Эрдэнэтэд бас уралдаад. Эрдэнэтэд ч юм бол төрүүлсэн шүү дээ тий. Дөнгөж гараад айргчаад Эрдэнэтэд ч аман үзүүлв. Эрдэнэтэд аман үзүүлсэн. Би төрүүлсэн гэж бодоод байдаг. За тэгээд аман үзүүлээд. Тий. Улсад бол айрагдаж чадаагүй. Улсад азарганд тавиад тэр жил жоохон бас ханиад өгшөрөөд онцгой байсан юм аа. Тэгээ азарганд тавиад одоо энэ улс алзан төрүүлж ирсэн шүү дээ. Тэгээ азарганд тавиад 9-ээр орно. Тэгээ буцаатаа хинтээ аймгийн 90 жил болж ирсэн. Тэгээ хинтээ аймгийн ойд уралдаад төрүүлсэн азарганд уралдаад. Тэр наадамд л их сайхан хол төрүүлж ирсэн. Тэг нэг зүйлийг асуумаар байна л да. Тэр хаврын уралдаан дээр хөл жоохон асуудалтай болж гисэн тий. Тэгсэн хэрнээ тэр жил одоо жавхлан шаргатай нийлүүлэхээр 5 уралдсан болоод байгаас том уралдаануудад. Тэр жавхлан шарга дүнжин гараа Эрдэнэт улсын наадам зүүн бүсгээр 5. Тэгэхээр тэр хөл тийм асуудалтай байхад 6 нэг нь хаана? Хинтээ аймгийн зуны одоо энэ чи юу л тэр 5 уралдсан юм байна. Тийм тэр жил одоо миний мэдж байгаагаар 5-нд жавхлан шаргач юм бол ер нь бүсийн хэмжээний уралдаан болдог гэж хүмүүс үнэлдэг шүү дээ. Тэгэж үзэх юм бол үндсэндээ 5 том уралдаанд оролцсон байгаа байхгүй. Тэгэл улсад л айрагдаж чадаагүйгээс бусдад нь төрүүлээд айрагдсан шүү дээ. Тэр хөл нэг тийм асуудалтай байхад тэр олон үеагаар ялангуяа хаврын 3 уралдаантай байсан. Тэгэхээр ер нь одоо та ямар арга засал хийж одоо уралдуулсан байл гэж би асуух гээд байна л та. Гэхдээ яг одоо тэгэл хөлийн амар арчлал боогоо л одоо тухайн үед сайн тогсон мосоор боогоо дотроос нь бас нэг янз бүрийн юм өгж байрал тэгэл одоо тэгэл янз бүрийн яраа жоохон нийгэн ноот уралдаж ирсэн та хөл муу тэгээд тэр зунаавал тэгээ жоохон эцэг хэвтэрдэг тэгээ уралдсан да. Ер нь тэгээд хөл дээр нь хөлн жоохон тийм ингээд анхаарч хангууд ерөөсөд хараалуулдаг байсан. Тэгэл дандаа тийм тухай нийгэн ноотон тийм үед байсан. Малын эмчилж гэдэг юм уу хандсан юм уу? Зүгээр шууд удамшлал даргаараа гэдэг юм уу нөгөө одоо ээжд өөртөө үзээд өөрийнхөө арга барилаар эмчлээд байсан юм уу? Малын эмчилж хандаагүй. Тэгээд нэг манай нэг нутгийн нэг одоо миний нэг хамаатан болох нэг асгатын нэг морь мал гатгадаг өвгөн байсан. Тэр өвгнөр гатгуулаад
Тэр нөгөө нямж явах энэ ав шүү. биш одоо ооё гэдэг манай асхтээ ооё гэдэг тэр одоо марха хамаагүй дээ. Тэр хараад тэр өгнөр их гатгалдаг байсан даа л гэж. Тэгэд 13 он тэгээд 14 13 он тэгээд уралдсан. За 14 оны тухайд бас тэр арай цөөхөн уралдсан жил шүү дээ тий. Хоошоо улс руу гарахдаа тэр соёолын багт нь бас энти нөгөө нэг хоолт байдаг нэг досгоны наадам бас уралдсан юм аа. Сунгаа муу төрүүлс нь. Борооны сунгаа тааруулаад бас төрүүлс. Тэгээ ерөнхийдөө соёлд 6 болчихсон. Харин тийм их олон уралт. Би бас зүгээр ингэж боддог байсан юм л та. За ер нь бол дааг уралтаагүй шүтлийн хязгаалалтаа бол харьцангуй цөө уралцсан. Өөрөөр хэлбэл нөгөө яс ус хүмүүс ярьдаг ч тийм баг адуу багт нь бол олон уралдуулж хэрэггүй маа нөгөө шүрмэс шандсан тэгчээгүй байх үед их олон уралдуулаад автчихлаар нөгөө цаашид олон жил уралдах амжилт одоо нөгөө боломжгүй болчиход байна гэдэг ингээд вэч тус малын эмчнэр ярьдаг. Тэгээ таны хувьд бас харьцангуй залуу хүн гэхэд тэр одоо нөгөө нэг залуу хүн чинь ингээд хорхоосоод байдаг. Тэрийгээ сайн дараад багт нь их цөөн уралдуулаад халиу азарга гамнаад байсан юм байна да гэж боддог. Тэгээ ер нь соёлонгоос нь хойш соёлонд тэгээ түүнээс хойш жилдээ бас нэлээд уралдаг болсон шүү дээ тий. 14 он гайгүй юм уу? Би харин тэгээд одоо ярьжсэн чинь бас жижиг уралдаанууд зөндөл уралдчихсан юм байна л та. Ер нь багт нь цөөхөн уралдчихсан бол энэ төр гэж бодогддог одоо эргээд бодглохлоор. Тэгээ одоо нэг тэгэл тэр чинь нөгөө нэг багийнх нь одоо тэр олон уралдаан гэдэг байгаа уралдаанууд чи тэгэл сунгаа мунгаа тааруулаад сонголт монгол тааруулаад уралдчихдаг байсан шүү дээ. Одоо энэ сунгаа ажил болох маягаар уу? Тий. Тэгж тааруулж тэгэл одоо жоохон ер нь яг сайн тоодгол байл та тордлогоо их сайн байсан. Нэгэн одоо тэр нөгөө нэг өгч барих хол хүнс мэдээллийн жоохон ахиу бол дөмөхгүй тодлоо. Ер нь тэгээд нэг 5 6 4 5 жилүүл баг нойртой нойргол байлгадаг байсан шүү дээ. Одоо нөгөөд чинь амар их салгаагүй үйдэг гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Би өста гар салгалгүй байсан юм байгаа юм ярьдаг. Яг л тэгжэл байсан юм гэж ойлголоо. Тий, ер нь гар салаагүй дээ. Ер нь өөрхий тэгээд гар салахгүй байгаа. Тэгээд яасан дөө олон гараар дамжгүй дээ. Бас нэг хүн одоо тэр бага наснаас нь яг уйжсэн нэг хүний нөгөө нэг хүн нэг гараар уйна гэдэг чинь нөгөө тухайн адууныхаа зам байдал, уяаны арга барил, энэ ер нь ингэдэж шүү, ингээд бүх юм мэддэг учраас бас илүү их амжилт гаргахад бас нөлөөлж байсан баг тий. Тий. Ер нь жоохон буураад ирэхээр мэдэгднэ. Жоохон нэг тийм нэг айрагдахгүй өдр болоод ирэхээр гачин мэдэгдэн шүү дээ. Ямар үед айрагдахааргүй болох вэ? Яг тэгэл ер нь л нэг тийм жоохон тэр золбоо молбоонд дагдаад л очоомг нь жоохон баахгүй болоод тэр ирэхээр л ер нь нэг айргийн анхнаар орно шүү. За тэгвэл айрагдахаар төрүүлэхээр байгаа үед ямар байдалтай явах хайлаа азар. Тэр 17 онд сүүл төрүүлдэг нь бол төрүүлэх нь мэдрэгдэжсэн. Тэр өмнө төрүүлнэ гэж бас яг тэр итгэхгүйсэн. 17 он жишээлбэл та яаж одоо ямар юугаар за өнөөдөр төрүүлэх юм байна да гэж бодсон байна. Тэг 17 онд ер нь бол бүр ингээд одоо энэ 17 онд чи би хаан судлаа. Энэ юу цагаан усны онд үүтэй. Цагаан усны онд сонгоод бас тэнд мондгууд сонгож илсэн. Тэгээд үзүр дээрээ гарч ирсэн юм. Тэгээ ер нь их хайтайхан болцсон. Тэгээ хэд хоног амрааж байгаа. Сүүлийн сунгааг ер нь би хийдгүй байхгүй юу? Яг нийлж мэлж. Тэгээд нэг жоохон дахиул
давхуулах гээд ганцаарыг авчаад давхуулсан чинь амар болцсон байсан. Бүр зам унахгүй хурдан болцсон байсан. Хамаа намаагүй яваад. Тэгээд ер нь бол төрүүлэх юм байна. Тэгээд биднээс чинь нөгөө нэг тухайн үед нөгөө наадам дагаж чадахгүй юм чи. Унаачтаа загч ирсэн. Одоо халиу азрахч гэдэг доор эртэл гарч ирэх юм бол төрүүлэн шүү. Шууд л явуулаарай. Доороос эрт явуулаарай. Анхан чи нөгөө нэг явуулахгүй амар дарддаг байсан шүү дээ. Тэгээд л хэдэ одоо эхний төрүүлдэгтээ тэр чи нөгөө нэг дөрүүлээ доор ирээд өөр ойрхон ирээд тэр нэг хөндлөн замуудыг бүр өнгөрч байгаа бол хөдөлж ирсэн шүү. Тэр амар гоё. Тий. Тэгээд сүүл төрүүлэх нь бол угаасаа одоо эртэл гарч ирэх юм бол угаасаа төрүүлнэх юм даа шууд л явуулаа шүү. Жохон цаахнаас явуулаарай. Угаасаа дагж чадахгүй юм чи тэгээд өөрөө тэгээд мэдрэмжээрээ тэгээд ер нь жохон цаанаас л явуулчаарай гэж хэлжсэн. Тэгээд хүүхэд маань жохон мэдэрсэн юм жохон доороос цаанаас явуулсан шүү. 16 оны наадамч та хамгийн гоё наадмаас. Би тэр жилийн наадмыг яг үндээс нөгөө үзэж чадаагүй байхгүй. Нэг ажил хийгээд яг наадмаа. Тэгээд нөгөө уралдаануудыг үзэхгүйгээл нөгөө хөдлөд өөр хүмүүс гаргачаад нөгөө сэтгэл төвтөхгүй байж магадгүйгээд утас телевиз бүх юм унтраасан байсан. Тэгэл нэг юм бичиж дуусгачаад яагаад цасаас нь чи яг азраг ороод ирсэн. Ингээд телевиз тэгэл бичлэг үзгээд үзсэн чи яг нөгөө нэг тэр дөрвөн юм орж. Тэгээд бүр гэртээ ганцаараа сууж байгаа бүр ингээ уйлаа. Тэрийг бодгоч гэсэн одоо ч гэсэндээ жоохон хөөр одоо огшдог гэх юм уу. Болдгоо шүү. Тэгэхээр тэр их баяртай сайхан наадам байсан. За 14 оны тухай 14 онд бол улсад уралдаад хөвсгөлд оролцсон тийм. Ер нь бол тэр жил харьцангуй цөөн оролцсон уу? Бас хинтигийн наадамд оролцсон. 14 он зүгээр аймгийн байр наадамд лах тийм. Тий. Улсын сунгаад харуулад 7 сарын 3-нд хинтигийн наадамд оролдоод. Тэгээд аймгийнх наадамд оролдоод тэгээд 14 онд уст очиод ам үзүүлсэн. Тэгэхэд хинтид ачаа хол төрүүлж ирсэн. Бараг л одоо ярил нэг 2 км төрүүлж ирсэн байна. Хөө тийм холоо. Тэгээд төрүүлчээд ирлээ гэд яриад идэг байсан шүү. Ер нь бол ачаа хол төрүүлж ирсэн. Тэгээ би нөгөө нэг хүүхдээ улс оролдохоо явж байгаа юм чи сунгаад харуулт тавьж байгаа болохоор машинтаа дагаж явж байгаа их холдсон байсан болохоор барины доод адагт ирээ. За миний доо татаад зөөл ороо явчихаа гэдэг. Бүр зөөлрүүлээд шогшоод алхаад ирж ирсэн. Хинтэд гачаа хол төрүүлээ. Тэгээ би бодож ирсэн. Одоо ийм хол төрүүлж байгаа юм чи гэдэг нөгөө манай нэг аавын хамгийн багт манай нэг ах маань өгдөг байхгүй юу? Бас морь үйдэг. Тэгээ би тэр ахыгаа хүүхдүүдээр морь онолдог байхгүй юу? Тэгээд ах маань хинтэд уралдахаа ирсэн байсан. Тэгээд би тэр хоорондоо ингэ ярьжсэн. Ха одоо ийм хол төрүүлж байгаа юм чи улсад утаад төрүүлэх байх та тий гэж ярьжсэн. Хойд. Тэгээд гавчиг азраг болсон бас гавчиг азраг чи их хурдан байдаг гэж ярьдгийг юм чи тэгээд төрүүлэх ха одоо ийм хол төрүүлж байгаа юм чи хойно очиж төрүүлэх байх тий гэл. Манай ах ч гэсэн тэгжсэн. Ийм одоо начс амар байна. Төрүүлэх байх юм. Тэгэл улсад чи явахдаа одоо тэгэл гарч ирэл нараа онгор инээд нараа онгорын араас л ер нь явсан шүү дээ. Тэгэл нараа онгор үзүрлэгөө бүр хаяад алга болж ирсэн. Бүр хаяад үзүр дээр нараа онгор чи бүр тарлаад алга болсон шүү дээ. Тэгээ наадмын дараа би найзтайгаа бас нэг морь үйдэг найзтайгаа юм яриас авчихсан. Энэ одоо халиу амар л хурдан байх шиг байсан. Тэгэхэд одоо нараа онгор ингээ бүр тарлаад алга болох юм. Энэ нараа онгорыг хөл ер нь гүцэхгүй хол гэж боддог гэсэн. Нараа онгорч бас юм таарах амар юм шүү дээ. Тэгээд бас нараа онгортой наадам сайхан. Улсын наадмын дараа нараа онгортой чинь тэгээд хэд уралдлаа да тий. Улсын наадмын дараа хотгоодын 14 он мөн биз дээ. 14 он гэхэр чи хотгоод үдээд лөө хөвсгөлд оролцдог тий. Тэгээ хотгоод бас. Тийм баг. Хотгоодод оролцсон шүү дээ. Тэгсэн хөвсгөлд очиж айрагцсан. 3-аар авсан.
Хөрсгөлд бол ер нь төрүүлнэ гэж бодож байсан нь. Одоо жишээл улсын наадамд бол тэгж их хурдан байжгаад ер нь төрүүлнэдэгээ ярьж идэл нараа хонгор тарлаад халуу амаа үзүүлчихлээ шүү дээ. Тэгэхээр тэнд очиод бол төрүүлнэдэл гэсэн бодолтой очиж байсан уу? Ер нь хүмүүс ч бас тийм хүлээлттэй байсан баг тий. Хөвсгөл рүү жоохон аяшаад очсон л доо. Нөгөө нэг урд замаар яваад, шороогоор яваад тэгээд даваад бид нарт ч бас тийм зам үзээгүй усуудад бас сүрдмээр л байсан. Тэгээд ерөнхийдөө улсын наадамд л их гоё таарсан байсан. Тэгээд хөвсгөл рүү идрүүл араа жоохон тийм удаахан дуу өтер болцсон юм. Одоо уяагаар бол жоохон давх маяг болсон байсан. Тэгээд хөвсгөлд төрүүлнэ гэж бодоогүй. Одоо ер нь бол азарга мэдэрчээсээ учраас. Гэхдээ айрагтна гэж бодож байсан байна. Тий, айрагтна гэж бодож. Айраг бол байгаа бахаал гээл тий. Тэгээ нөгөө болдаахын нутаг болохоор яалтчгүй хөвсгөл явсан. Тэднээс ч буцаад нэг ойрхон энэ авдаа нэг ойрхон юунд дурлцаад буцмаар л санагдчихсэн. Тэгэд бас халуун азаргыг одоо үзье гэдэг халуун азарганы давхлыг боддоор нь харъя гэдэг хүсэл хөвсгөлчүүдэд бол маш их байсан баг л та. Яг л сүүлийн жилүүдэд Хөвсгөл аймгийн нэрийг гаргаад улс орсын наадам төрүүлж аригдаад сэн чанартай уралдаанууд яг л хөвсгөлийнхэн бол яг халууныг харъя гэдэг ялангуяа том наадамд бас нутгийн нэр дэвжээ хамгаалж уралдах байх гэсэн тийм хүлээлт байсан баг л та. Тий яг тэр үе чи яг шинэхэл байсан л та. Болдаах чи хөвсгөлийн анхны улсын азарганы анхны ам үзэг аваад айргийг аваад болдаахын анхны айрыг байсан баг. Тэгээд л хүмүүс хүлээлт байсан юм шиг үлээ. 15 он бол 16 он бол яг нөгөө улсад төрүүлсэн гэдгээр нь 16 17 оны хэлж магадгүй. Гэхдээ магадгүй миний харуул бол 15 16 он бол халуун азарганы одоо амжилттай оргил үе байсан юм шиг санагддаг. Олон ч уралдсан тий. Тэгээд уралдах болгонд бол ордог бүр ингээд нэг орох ёстой мэт. Тэгээд одоо халуун уралдаж байвал за бараг тодорхой доо гэж бодхоц тийм он жилүүд байлаа шүү дээ. Тэр он жилүүдийн талаар сайхан дурсамжуудыг нөхөх гэж байна. Ялангуяа 15 оны тухай. 15 онд би халуун азарга одоо хамгийн их хурд орсон. Ер нь амар хурд би ер нь тэгж явдгийг нь одоо амар хурдан явдгийг 15 онд л үзчихсэн дөө. Тэнд мэд их өндөртэй төгсөн. Би 15 онд бол одоо хүн чинь нөгөө нэг амар актив шүү дээ. Нөгөө нэг өмнө жил нь улсад амаа үзүүлсэн. Одоо тэгээд нараа хонгор өнжиж байгаа. Удаатай азарга өнжиж байгаа. Тэгээд ус ташиж байгаа болохоор одоо нараа хонгор авахгүй нэг CV-гээр нэг төрүүлж хийсэн бодолтой очижсэн. Тэгээд ер нь өөрөө ч гачаа хурдан байсан. Долоод муу гачаа хурдан байсан. Тэгээд би нөгөө нэг бас нэг улсын алдарт байж Сэргэлэн Баатар гээд даатгал хэрийг үйдэг байсан. Манай нэг хамаат ах маань байна. Тэгээд тийг ахын хүүгээр онуулаад тэр жил. Тэгээд нөгөө нэг юуны нэг будаа азрахтай явдсан шүү дээ. Сүхбаатар сумын нэг будаа азрахтай Сүхбаатар суманд уралдаад. Тэгээд тэр хонгор будаа азрахтай яваад. Тэгээд тэрний дараа бас нэг сонголт хийсэн ч гэсэн амар давхал орцсон байсан. Халуун азрах. Ер нь тэгээд би бас тэр жил төрүүлчих байх л гэж горьж байсан. Тэгээд нөгөө галтар төрүүлээд ононгоо 2 азаргаараа 4-өөр орсон шүү дээ. Тэр жил чи бас готроо 100 муутай байсан юм аа. Нөгөө амар гамтай жил мөн билүү? Мөн. Тэгээд амар 100 баахгүй. Тэгээд одоо ер нь мор малаа бараг хаагур өвслөхий тийм өвс хоол муутай. Тийм тэгээд шиг одоо тэгээд холоос очичвол шууд тулгуу нарийчих байх гээд. Тэгээд 9-нд иржсэн хөдөөнөөс шууд хотод. Тэгээ 10-нд амраагаад тий 10-нд амраагаад шууд 11-нд уралцсан. Тэгээд давгаахын юунд богдууланд байсан. Тэгээд давгаах руу ярьж байгаа л жоохон тэр хэдээр амдуулаад тэгээд богдууланд буугаал. Тэгээд богдуулээ жаргалантай аманд буугаал.
жаргалантай амнаас очиж ирсэн. Тэр жил жоохон хоол мөнгө жоохон хойшоо жоохон онцгой байсан. Тэр таны тооцоо хэр зөв байсан ба одоо эргээд бодоход яг тэр тулгаж очдөг нь зөв байсан. Одоо нэг өв сургуулийн мөгөмжөд тулгасан зөв байсан. Эсвэл жоохон төрүүлж очиод уус урмал бэлдэж ихэд одоо өөс гэдэг юм уу бэлдэж ихэд жоохон төрүүлж очиод амраах хэрэгтэй байсан байх уу? Та юу гэж боддог вэ? Би бол тэрийг зөвл гэж боддог шүү дээ. Тухайн үед угаасаа бодож за ер нь толгой явах нь хамгийн зөв асуудал юм байна. Гэл тэгэл 9-нд биштэй ачаад 9-ийнхээ үдээс хойш нэртэй очиж ирсэн. Тэгэл нэг хоног сайхан зогсоогоол жоохон ажил хийгээд би чангалаа тэгэл аригдсан. Тэр жил та нөгөө наран хонгор өмсөж байгаа. Дээрээс нь дүнжин гарах тэр хавраа төрүүлсэн байсан биз дээ, тий? Тэгэхээр улсын наадмын төрөө бодож ирэх зүйл байсан байна л та. тий дүнжин гарах төрүүлсэн байсан. Гой хурдан байсан шүү дээ. Тэр жилэл би ер нь машины мэйл их өндөртэй явдаг гэсэн шүү. Хэд төрөх үү? Тэгэл ер нь 50 мәртээ явна шүү дээ. 50 55-та 10 км явдаг гэсэн. Тэгэл өөрөө аянда дараатаа тэгэл хөдөлгөөл 55 үрчгээл тэгэл 50-та эдэр явдаг гэсэн. Их гоё мэлтэй явдаг гэсэн. Тэр жил гараал шууд галтартаа уралцсан шүү дээ ер нь. Тэгэл уралдаал зарим газраа эдэр бичлэг Зарим газраа юу гэнэ? зарим газраа эдэр зарим газраа зарим бичлэгэнд ороогүй зарим газраа эдэр галтрыг эдэр жоох өнгөлөөд эдэр байсан шүү дээ. Тийм үү. Тэр жил нэг удаа байсан шүү. Тэгэхээр одоо юу гэмдэ та ингээд за дүнжин гарах төрүүлсэн. За энэ жил одоо ер нь бол төрүүлнэ гэсэн итгэлтэй ирж ш төрүүлчих болоо гэл тээ. Одоо уяа цайлгамж их зүг байгаа. Тэгээд айрагдчихаар яг уу жоохон залуу хүний хувьд урам гэдэг юм уу жоохон голонгуу байх эсвэл төрийн наадмын айрагчтай сэтгэл дүүрэн байсан. Яг шударгаар хариулвал Тэр жил жоохон бас нэг бухимдалтай л явж ирсэн л та юу яагаад халиу азаргач нөө байрж уяад гасах гад тэгээ барай нэр нь тийм үү? тэгээ барьж уйчаад азраг хөдөлсөн ойн тавьж исэн бүр хөдлөл явсныхын дараа тэгээд тэр тухайн жил чи нэг дурандаад гасагдаад уйгчдаг амар байдалд орж ирсэн тэр тухайн үедээ л тэгээ нэг юм араа гэж нэг юм хүн амтны руу яриа тухайн үедээ бас сандарч л байсан гасаад уйчиж байгаа юм чи тэгээд тэр тухайн үеийн үйлдвэрлэдэг космос ямар усуд одоо тийм харж үздэг ямар усуд байсан мэдгүй. Одоо манай одоо морь тавиач туслах дүү маань тэд нар ч цог уйгдэн шүү дээ. Буулгаар хөдөлж явдаг хүүхдээ маань буулгаар уйсан. Тэгээд яг бас тийм нэг хөтөөч хон газрын ч юм уу тийм морь мал бас нэг сайн яадгүй тийм усуд тавьсан юм шиг надад санагдсан. Дараа нь тэр дүүгээс авч байгаа. Тэр нөө засаа масаагаа татаад юу болцсон байсан. Тэгсэн энэ ч морь байна гэдээ барьж өгдөг. Тэгж ярьсан дүү маань. Нөгөө бас уян орохоор засаагаа татчихдаг азрагнуудын хойрогддог шүү тий. Тэгээд морьшиг болцдог ингээд. Тэр жил бүр тийм болцсон гэсэн. Бүр зүгээр цасаа нь харагдах болцсон. Хэд хоног тийм байсан. Галзуу байсан, гоё байсан. Тэгээд би ер нь бол одоо яг гачин хурд гарсан жил нь ерөөсөө тэр 15 онд тэр улсын наадмаар тэр их сайн байсан баху. Тэгээ яхад одоо нэг сайнны цан сайн гэдэг шиг тэгэл тийм юм гарч ирнэ шүү дээ. Ер нь өөрийнх нь хувьд их сайн жил байсан. Улсын наадмын дараа чинь Сүхбаатар аймагт зүүн бүсэн болсон уралдаанд оролцсон билүү? Тэгсэн улсын наадмаар дээр зүүн бүстэй уралдаад. Тэгээд төрүүлээд зүүн бүс төрүүлээд уяачтай 20 жил болчихсон. Тийм чи их олон дандаа улс улсын наадмуудад орж исэн тий 15 он чинь хамгийн оргил нөгөө амжилттай оргил үе нэгэд. Тий.
Ер нь нэг жил ингэж олон давхар уяад уралдуулаад байна шүү дээ. Тэгээ дандаа том наадам гэдэг маань чансаа өндөртэй. Өөрөөр хэлбэл зүгээр нэг одоо сайн зүгээр одоо биш сайн байгаа айрагдан төрүүлнэ гэсэн адуунуудад хүмүүс авчиж уралдуулж байгаа бүсийн наадмуудад. Тэгэхээр тийм том наадмуудад ингээд давхар уяагаар ингэж олон давхар уяад уралдуулаад амжилт гаргаад байсан нууц нь юу вэ? Та одоо энэ талаар бас сайхан дэлгэрэнгүй залуучууд зөвлөж. Яг тэр нөгөө мэдээж эн чинь бас нэг талаар спорт юм чинь одоо уяачч морьч нөгөө морьч одоо морь бол тодорхой нэг тийм амжилт гаргадаг оргил үе байгаа шүү дээ насны хувьд. Тэгэхээр бас тэр үе дээр нь болж игэл ивент харуулж байгаад олон одоо нэг 2 3 давхарлаад уралдчихсан гэж байж бодчихлоо байх та. Тэгээ тэр нь амжилттай байгаасаа гэж. Тэгэхээр яг тэгж бодож байгаа хүмүүс тэр жил би одоо дөрвөн том улсын уралдаанд төрүүлж аригдах та хавраас эхлээд ингэж үйсэн юм а гэд. Та тэр жилийн үеэс солигыг ер нь нэг жоохон дэлгэрүүлээд яриад өгөөч. Хавар одоо хэдэн сард эхлээд өвлийн үе чи хэдэн сараас эхэлсэн, ямар хуу ер нь ажил төрөл хийдэг байсан. За 100 тэр олон ингээд 2 3 100-ны 3 тэр том бүсийн уралдаанд улс бүсийн уралдаанд оролцуулахдаа яаж амрааж, ямар ажил хийж сэргээж байсан гэх юм дээр. Одоо тэгээд ер нь бол малч өөр их хурдан байх шаардлагатай шүү дээ. Одоо тэр зүгээр нэг тийм нэг яваа муутай тийм малыг тордоод уяад одоо тэгээд нэг тийм том амжилт үзүүлэх нь бол ховор шүү дээ. Эсвэл одоо тэгээд хөл гаргахгүй болдог ч юм уу тийм шүү дээ. Өөрт байхгүй хурдаа гаргах гэдэг чинь бүрэг амар их ачаална гэдэг чинь ер нь мал тэгээд хөл гаргахгүй болох л тийм юм шүү дээ. Дохоо шүү дээ. Одоо тэгээд тухайн үедээ халиу азрагч одоо яг би бүх юм жагсчихсан би их гоё жагсчихсан байсан. Тэгээд ер нь бол одоо наадмал гарвал одоо томол наадам байвал очиж уралдахад би л тийм байдалд одоо өвөл бид бас 11 сард уулаад идлээд тэгээд ерөөсө 12 сар гараад 9 эхлэх чи бид нар тэжээлд орцсон байдаг. Одоо өдөө үед чи тэжээлд орцсон байдаг. Тэгээд ер нь өвлийн наадам сайхан өвлийн наадамтай жилүүл морь их хурдан байдаг. Өвөл ууж уяа солихын одоо уналгаа эдлгийг нь хийгээд тэгээ өвөл уралцсан бол надад бол илүү хурдан юм шиг л 100 их хурдан байдаг. Тэгээд биднээс ч нэг малын бас нэг байнгын бэлтгэлтэй байлгаад байвал хормон алдахгүй гэдэг утгаараа ч юм уу. Надад бол өвөл уралдаантай өвлийн наадамтай жил ер нь 100 морд маань илүү сайхан хурдан байдаг шүү. Одоо сүүлийн нэг 2 жил өвлийн наадам байхгүй болоод наадам мордч одоо уралдуулахаар байшлаа шүү тийм ээ. Харин тийм ээ. Бас нэг хамгийн гол нэг тодорхой шийдэл хэрэгтэй байна тий. Болно болохгүй. Ер нь гэхдээ заавал өвөл эдэлж 100 хурдан байх хэрэгтэй. Ер нь нөхөндөө эдлгээ юу салахгүй эдлгээ тижээлэн тэгээд салахгүй явж ижилмээр мөр өөрөө бас хурдан байх шаардлагатай. Тийм дээр нь одоо тэгээд тийм ажиллагаа тордлогоо тавихгүй тэгж хийж л хурдан байдаг байна. Тэрнээс бас нэг явахгүй юмыг ингээд ажиллагаа тордлогоо хийгээд байхад явах нь бас юу л бол. Бас нэг дөмөхгүй юм байж байгаа. Халиу цагшд өөрөө их төрмөл хурдан бол байсан дөө. Тэгээд жоохон чанга уяатай. Биднээс өвөл идлээд би бол өвөлстэй шамбитл идлээд тэгээд тэжээд гисэн. Тэгээд өвөл бол бүр 30 дуусгаж байгаа. Тэгээд оруулаад тэжээгээд бүр гачин тархалуулаад тэгээд яагаад ч вэ ноо цагаан нэг сайхан яг нэг малын аманд ороод ирэхээр л гаргаал тэгээд салахгүй шүү дээ. Одоо тэрий чи очиод нэг юмтай хавирчих бол яачих бол тийм ээ. Одоо нэг азрахтаа очиод бүтэлчих бол гаргаал ерөөсөө тэгэл бас л даагастай. Тэгэл хэдингүүгийн нэг өвсдөө хүлээл тэгэл одоо ерөнхийдөө л одоо тэгэл өдөр шөнө тижээлийн нэг гүгэн өгч байгаа. Тэгэл 6 сард ер нь 100-ны 5 сарын 28 цаг байдаг байсан юм дөө. Ундаа ер нь тэгээд холоос насаас сайхан зөөлөх үе хөс мөсөө сайхан асаас авч байгаа л тэгэл энэ 17-8-аас бараг давтлын хийгээ эхэлчихдэг байсан.
6 сарын Мгм. 17-8-наас давхил хийж байгаа. Ер нь би юу яадаг вэ? Халив азрыг 3-ны уралдаанд харуулж үйдэг байсан. 7 сарын 3-нд уралдаанд үйлчлдэг байсан. Мгм. Тэгээд 7 сарын 3-ны сонголт мөнгөлт ч гэдэг юм уу одоо том суугаач гэдэг юм уу эсвэл нэг сумын наадам юм уу нэмгийн наадам сургалж байгаа л тэрэнд очиод оролцдог. Мгм. Ер нь тэрэнд таарч үйдэг байсан. За тэгээд тэрнээс хойш энэ жоохон алтын байдалтай байж гал өмсрөө харагддаг байсан. 3-нд юм уу 7 сарын 1-ийн 2-ын хавцаа нэг сайн уралдаан гарах тийм юмд л зориулж үйдэг байсан. Тэгээ тэрнээс хойш Тэгээд 3-наас хойш амралтын маягтай хэр чин суларчихгүй юу? тэгэл одоо тэрэнд тааруулаад хараад одоо тэгэл тэрнээс хойш үл ерөнхийдөө ажиглалтын байдалтай байна шүү дээ. Жоохон сулармаар бол жоохон жангарчаал сайхан биеийн тэгээд нэг айхтар сулраачихгүй шиг тэгэл ер нь тэгээд айхтар сулардаг юм дөө нэг уралдаад форумд орсон юм чи тэгээд ерөнхийдөө тэгжил үйдэг байсан. 5 сарын 17-8 гэхэд бид нар ч би ч одоо сунгаад эхэлцдэг байсан. Тэгээд нэг 2 3 дахиулаад ойрхон шиг дахиулж агаад 28-нд нэг сайн сунгаж байгаа. Тэгээд 3-ны уралдаа хайгаал явдаг байсан да ер нь. Тэгээд 3-нд одоо хаана уралдаан байна эсвэл хаана том сунгоо байна. Тэрэнд л аваач. Нийлүүлэн тэ. Тэнд л одоо тэгээд үзүүрт явж байвал тэрнээс хойш бол тэгээд ерөнхийдөө ахаад нийлүүлж идэр сунгахгүй хүн шиг тэгээд жоохон гаманж байгаа л зөөлхөө хөнгөн хаяа нэг мурдаад нэг сахан чийгтүүлээд эсвэл нэг хаяа нэг өсөлж өч юм уу бараг л хөсөлдгөө байсан юм да. Би ер нь халив азрыг нэг тийм их хөсөлдгөө байсан. Нэмний тавьдаг байсан. Тэгээ уяаны одоо өөрөө их тийм нэг хөсөлдөө шүү дээ. Нэг хариугүй тийм алчгардуу тийм тэгээд хөс өсөлбөртэй. Тэгээд нөгөө нэг жоохон туранхай нот өгдөг болохоор эний чи нөгөө нэг 6 сард бариад хөслөөл тэгээд жоохон инглээл одоо ингээд бүр гачин тарган болгоод тийж гачин тарган болгочоод амар гүүгийн нөгөөд ногоо гарсан хойно л гаргахад тэгээд жоохон гүүгээл тэгэл бас л туучдаг л. Тэгэл ерөнхийдөө нэг жоохон тийм ингэвтэрдэг шиг л уяндаа орно. Тэгэл уяагаар нь их сөрүүлдэг байсан. Тэгээд одоо 2 жил уралдчихад усад нэг ам үзүүлээд 4-өөр орчход байсан. Тэгээд дараа жил нь гизэн нэг бас их гоё болдгоо байсан юм аа. Нэг тийм янзын гизмцээ тавьдгоо нэг тийм байсан. Би бас нэг жоохон гүн мөнгө цөөдүүлдэг байсан байж магадгүй л биш. Хойд. Хэдэн гоо өгдөг байсан тэр үед нь? Тэр үед нэг 4-5 гүтэл байдаг байсан. Гавчиг соёолон 3 гүтэй байсан. Тэгээд гавчиг нэг 5 гүтэй байсан. Долоотой бас нэг 5-6 гүтэл байсан. Тэгээд гүүн цөөдөд байдаг байсан байж магадгүй л биш. Тэгээ манай нутгийн нэг гүүгээ нэг жоохон нэмээд үсэх юм уу гэдэг. Тэгжээч. Тэгээд тэр 16 онд чинь амар олон гүтээ байсан шүү дээ. 11 гүтээ. Улсын наадамд. Улсад анх төрүүлдэг жилээ юу? Тий 11 гүтээ байсан. Дараа жил нь 13 гүтээ байсан. Тэгээд тэр гүү олон байхын гейм гэж байдгүй юм лээ. Тэгээд нөгөө ороо цаадуу нэг л ороо гүйцэд гаргах хэрэгтэй юм шиг азраны тий. Одоо тийм л юм шиг байна. Тэгээд их гоё дохмогтой болоод тэгээд бас насан ч жоохон бас нэг гүйцэд ирсэн тий. Тэгээд сүү өгсөн. Сүү өгөөд 2 жил 3 жил сүү өгсөн шүү дээ. Үхрийн өгсөн юм уу? Саам өгсөн юм уу? Гонис. Ямар хэмжээтэй өгөх вэ? Одоо тэгээд тухайн үед яг нэг гүүний яг нэг бүтэн порц нэг гүүг нэг сайн сахад нэг 500-600 г гардаг шүү дээ. Манай нутгийн гүүнүүд бол нэг 500-600 г нэг литр араа хөрөхгүй л гардаг. 6 би үл нэг хатаалаад нэг 600-700 г сүүл гардаг байх гэж боддог. Тэгэл нэг удаагийн уулт нэг тиймэрхүү хэмжээний сүүл өгдөг.
гэсэн даа. Тэгээ гүүс хаахт Тэгээ олондоо нэг л өгöd байх юм уу? тэгэн шүү дээ. Одоо тэгээд нэг өдөртөө нэг 4 минут 5 удаа л шүү дээ. Багаас нь саамалдаг байсан юм уу? Энэ бүдүүн босоо хойно ингээд саамлаа сурах юм уу? Нэг сүүлийн нэг 3 жил саамсан. Ус төрүүлдэг 2 жил нь саамтай байсан. Тэгээд тэрний дараагийн жил дээр саамтай байсан. 15 он та саамлаг юм те нөгөө амуу зүуддэг жил. Саамлаг 14 онд саамлаг 15 онд бас саамлаг. Тэгэхээр 15 16 он буюу улсад төрүүлдэг одоо дараа нь төрүүлсэн жилээ нэгдүгээрт гүүг нах өгч ороог нь гүйц гаргасан. Дээрээс нь та саам өгсөн байна. За өөр ямар одоо бас өөрчлөлтүүд хийсэн бэ? Өөрөөр хэлбэл тэр бас халиу хазаргыг одоо тэр амжилттай ахиу одоо амжилтны өсгөхөд нөлөөлсөн байх гэх саяных шиг ингээд ярив. Гэхдээ одоо биднес чинь одоо имийг ямар хүн ямар нэг сайн мэддэг төрөх штэ тийм биз. Тэгэл бас би бол гүү малын ер нь жоох их өгөх нь их зүгээр байх л гэж боддог. Тэр гүүгийн их өгжиж тийм айтайхан болсон шүү дээ. Хойд тэгэл гүүгийн нэг уйдаг азарган гүү олоо өгж болохгүй. Цөөхөнгүүтэй байдаг гал хүмүүс ч одоо янз бүрийн юм ярина шүү дээ. Биднес ч ямар бас юм тухайн үед юм чи бас нэг хийгээ сурцсан ч биш. Тэгэл одоо бас хүмүүсийн ам харна шүү дээ. Уяас нарын ам харна. Тэгээд одоо янз бүрийн нутгийн гашир хүмүүсийн ам харна. Тэгээд ер нь бас гүүгийн батлуулдаг гэсэн байж магадгүй юм шиг байна. Яг өөрөө бас араа жоохон тийм онцлогтой мал та. Араа жоохон тийм бот ороо ихтэй. Тийм. Тэгээд тэр гүүний олон цөөн бол тухайн алганы л өөрийнх нь нөгөө орооны байдалтай холбоотой байхгүй. Ороо ихтэй бол ялчгүй гүүний тоог ахиу олон байлгах хэрэгтэй. Баг бол ороо энэ нэг хайхтар гайгүй бол гүүгэн цөөхч байдаг юм уу? Тийм байдлаар тохируулах хэрэгтэй юм байна л та тий. Зүгээр миний төсөөл. Миний төсөөллөөр зам байдлын хувьд их тогтун болсон. Ер нь нөгөө нэг одоо юу гэдэг нь нэг дүлгөөхөн болсон болов уу гэж бодогдод төсөөлөгдөд байна. Таны яриаг сонсон тэгсэн үү? Тэгсэн. 16 онд 15 онд нь та улсад төрүүлгэнэ гэж бодоод ирсэн. 16 онд ер нь ямар бодолтой ирсэн бэ? За 16 онд ч би хавар бол харагдаж чадаагүй шүү дээ тий. Тэг төрүүлнэ гэж юу юм бодог айрагдана гэж үл мэдчихсэн. Тэгээд ерөнхийдөө нараа унгаас л хайжсэн. Нараа унган одоо тэгээд угаасаа нараа унгартаа л уралдана гэж бодчихсон. Тэгээд яг л одоо бодсноор нараа унгартаг л хөтлөл аваад явсан шүү дээ. Тэгээд нараа унгаараас нөгөө горч гурлаа тэгээд нараа унгаараас л явсан тэгээд. За манай тэр унаач тийм гашир цаагаж байсан. Манай ахын хүүхдэлтэй тэгээд тэр мал ер нь тэгээд одоо би бол нэг ингээл одоо очиод хүү хай одоо явуул одоо дат гэж хэлдэггүй шүү дээ. Мордохт нь за чи бол амар угаасаа жоохон тийм өндөр мэдрэмжтэй хүүхдээсэн. За чи бол угаасаа амар би бол одоо чамд л найддаг. Одоо ахын дөгөл хийх ажил үлдсэн. Одоо чи өөрөө л мэдэр хаана яаж явуулгаа чи өөрөө мэдэр. Одоо тэгээд одоо ах нь бол мэдгүй болсон шүү дээ. Одоо чи л мэднэ. Одоо чамдаа л найдаж ийн гэж явуулдаг байсан. Тэгээд тэр маань ер нь бас их тийм сайн жолооч байсан. Мундаг. Тэр маань 2 жил төвлөсөн. Таны бас нэг уралдаан хүүхд дээр гаргаж байгаа наа тактик дээр бол би хувийн хувьд аягүй сайшаал танд чинь. Яг тэр нөгөө хитрхи уралдаан хүүхдийн үйлдэл болгоны заагаад ахлаар нөгөө хүүхэд ингээд өөрийн гэсэн тарих толгойг болчоод бүх юм нөгөө гаднаас ингээд одоо юу гэж хэлэх нь одоо юу гэх нүгэд ингээд нөгөө уралдаанд орж чадахгүй юм шиг санагдал. Та бол бүх зүйлийг тэр хүүхдэд даатгачлаар за одоо ёстой жинхнээсээ миний ажил үлдсэн энэ хүмүүсийн ажил бол дууссан гэдэг байдлаар бас тийм өндөр үр дүнтэй одоо нөгөө яг хөтлөөд тийм амжилт үзүүлж чадсан байна л да. Тэгэхээр таны бас хэлсэн зүйл бол зөв байж ил гэж бодож байна. Бас бусад уяачдыг гэсэн бас яг үндэ уралдааны зам уралдаан төвтэй боломжийг олгоосаа гэж бодоод идэг шүү дээ.
Ер нь тэгээд хүүхэд чухал шүү дээ. Одоо тэгээд сүүдээр л тэгэл бүх юм тэр хүний гартал орж байгаа юм чинь. Тэгээд ер нь тэгээд нэг одоо нэг сайн азрах ч юм уу морь байлаа гэж бодоход нэг 2 сайн унаачаар л дуустдаг юм шиг үлээ дээ. Би чи нэг ахыгаа нэг жоохон үг анх авчираад жоохон юм авчираад анх унуулаад тэр нь тэгээд нэг 4 жил унаад тэгээд тэрний дүүн 3 жил унаад та тэгээд ерөнхийдөө нэг уралдааны ярэмтай нас чи нэг 8 жилд л багтдаг юм шиг үлээ ш. Тэгэл бас одоо хязаалангаас нь хойш тож уралдаа явсан гэж бодлоо гэж бодох чи 8 жил гэхэр чин тэгэл 10 гарчих жоохгүй. 4 настай гэж бодох юм бол тэгэл 10 гараа авчих. Тэгэл ерөнхийдөө нэг ер нь тэгээд унаач гэж бол. Тийм унаач хамгийн чухал юм. Тэгээд унаач хүүхдүүдтэй л би чи одоо амьд тавьдаг байсан. Тэгээд тэднээсээ гартал найддаг байсан дөө. Их хурд уралдааны тухайд юу хэлсэн бол? Их хурдад болдогийн хэрэг чи ста тооцоолоогүй шүү. Тэр чи ста одоо уусад 10 хонгороо л одоо байсан уу? Тий, одоо 10 хонгортойгоор зүрийн уралдаа хийн одоо тэгээд ста аль хоншортой дийлэх байхгүй гэсэн болдогийн хэрэг ер нь тооцоолоогүй шүү. Тэгэл наадам дээр чи болдогийн хэрэг гарч ирээд хамт юм гэсэн тийм. Хурдны цаана хурдан байдгаас хойш. Их хурд сайхан наадам Ер нь тэрний дараа 100 бус дахиад төрүүлсэн тий? Тэгсэн. Төрүүлсэн. Үндсэндээ чинь 3 жил дараалаад ер нь бол 100 бусын 3 одоо 300 бусын уралдаанд дараалаад төрүүлчихэж байгаа гэсэн үг үстэй. Тий. 100 бусын хурд уралдаан бол миний ойлгож байгаагаар бусад бүсийн уралдаануудаас хамгийн чансаа өндөртэй одоо сайн адуунууд уралддаг. Хамгийн чансаа өндөртэй бүсийн уралдаан гэж би хувьдаа дүгнэдэг. Тэгээд тэрийг 3 жил тэргүүлнэ гэдэг тэгэхээр үнэхээр яалтчгаад өстэй төрмөл хурдан аргахын аргагүй зүүн талаас ерөөс одоо хамгийн одоо төрмөл хурдан буюу юм аа л гэдгийг баталж байсан уралдаа гэж би хувьдаа боддог. Хурд. Мундаг хурд шүү. Мэдээж ингээд халуун азарганы энэ уралдаан болгон дээр ингээд нэг хүчлээ яриад байвал олон зүйлийг ярьж болох. Тэдгээрээс одоо ингээд онцлоод хамгийн ихээр одоо уяачих нь одоо яг та тэр хурдыг нь тааруулж бүх зүйлийг нь одоо гардаж иж байгаа нь хамгийн ихээр огшоосон одоо хамгийн их сэтгэл төрсөн ч юм уу хамгийн их догдлуулсан наадам аль наадам байсан болоо? Анхны түрүү амар их догдлуулсан. Одоо түрүү авч үзээгүй байсан. Тэгээд бас нэг 2 жил айрагдсан байсан юм чи. Айрагчул угсаал айрагдах ёстой юм ч тийм байсан. Анхны түрүү их догдлуулж байсан. Тэгээд ер нь бол сэтгэл их хөдлөж байсан наадам тэр соёолон бахта хинтигээ 90 жил төрүүлжсэн. Тэр бас их гоё догдлуулж байсан. Нилээ холж төрүүлжсэн зайтай. Тэрэнд их тийм их одоо огшижсэн та бас их гоё санагдчихсэн. Тэгвэл хамгийн одоо бас одоо төгшөөсөн гэж хэлэхэд тааш юм да. Ер нь бол одоо бас айрагдах магадлал бага байсан хэрнээ айрагдаж чадсан, эсвэл төрүүлж чадсан ч гэдэг юм уу. Таны одоо бодож ирснээс илүү амжилт үзүүлсэн тийм наадам хэзээ байсан бэ? Одоо тэгээд тийм наадам ч одоо ямар наадам байсан. Тэр нөгөө 15 оны дүнжин гар байгаа сте. Тэрэнд би төрүүлж гэж та бодох. Ерөнхийдөө тэгээд яг та дүнжин гар чи нөгөө жоохон цус давмгаалаад нөгөө бараг хамаагүй шугам ордчихсэн шүү дээ. Хонжлын тэр дүнжин гар ба. Тэгээд ерөнхийдөө би бас араш төрүүлчих гэж бас бодож байгаагүй. Яг сайн айл байсан.
Мгм. Гэтэ одоо тэр чинь нөгөө сөнгө төрүүлээд халиу ам үзүүлсэн шүү дээ. Тэгээ сөнгийг Мгм. гасаад төрүүлсэн. Тэр надад Мгм. төрүүлэх гэж бодож байгаагүй. Мгм. Тэгээд наран хүүгоо зарах хийж байгаа л төрүүлэлцсэн те. Монгол хэл угаач гэхгүй. Мм. Тэгээд наран хүүгоо л жоохон зарах хийсэн баха. Биднээс бол янз бүрийн юм хийгээгүй. Тэгээд Ер нь одоо бас тэр нэг тэгж айхтар одоо филмч гэдэг юм уу ямар нэгэн зүйл яриад бол яваад байдаггүй та хэвдэл тий. Ер нь тэрүүгээр шиг баг үздэг шүү дээ. үзэгдүү тийм юмд оролцдог ч бай. Мгм. Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг. Мэдээж тэгээд бас одоо жишээлбэл Батэлэг тод манлаа бол жишээл сайн адвал уяачийг сайн одоо сайн уяач болгоод юм аа. Сайн муу адуу уяад байгаа хүн бол одоо юм сурахад хэцүү шттэ гэдэг ингээ ярьдаг л. Тэгэхээр халиваа азраг бол танд бас олон зүйлийг сургасан, таныг Монголын ард түмний хайртай уяач болгосон тий эр хүн адуутай нөхөрсөн эр хүний хувьд одоо мэдэж бодох баяр багт бүхнийг одоо амсуулсан л гэж би бодож байна. Тэгээ ер нь бол бас танд олон зүйлийг халиваа азрах сургасан байх гэж бодож байна. Хамгийн их одоо сургамж харилсан ч гэдэг юм уу. Тийм наадмын дурсамжаас хуваалцаач. Магадгүй тэр маань одоо бас бусад залуу уяачтад бас сургамж болж болох юм. Ер нь яг халиваа азраг маань юу л яадаг гэсэн та их тийм хөдөлмөрлүүлдэг. Хүнийг ерөөсөө тийм одоо уяач хүн морь үйж байгаа хүн бол мориноос салах одоо тийм холдох тийм ээ. Одоо тийм одоо ямар ч үед тийм боломжийг бас жоохон одоо мэдрүүлсэн гэх юм. Биднес чи одоо халиу нэг жоохон давхил гарч ирлээ. Тэгээд л одоо жоохон гайгүй явдаг бол явдал гарч ирснээс нь хойш тэгээд ер нь ер нь гэр бүлийнхээ амьдрал дээр багахан оролцсон шүү дээ. Тэгээд ерөөсө тойж морин дээр адуун дээр халиу азаргаад байгаа л байсан. Ер нь л тагдаг байсан шүү. Тэгээ ер нь яг хордон малчи хүнийг хүмүүжүүлнэ шүү дээ. Одоо тэд ядчил одоо тэр үеийн залгааг өөхгүй байхыг зааж сургасан гэх юм уу. Одоо тэгээд ер нь тавтлагатай л байна шүү дээ. Одоо тэгээд ер нь залуу байж нар бас одоо надаас залуу тийм ээ. Би чи одоо бас нэг 37 он хүрчлээ. 37-тай. Надаас залуу бас нэг шинэ мөр үйж байгаа дүүнэртаа гэж хэлэхэд. Ер нь бол морь үйн гэдэг бол зүгээр их маш их хөдөлмөр. Хүнд биш. Тийм ээ. Хүмбэл хийж болохоор хөдөлмөр. Тэгтэл үеийн зулгааг л хийх. Залхуутай биш. Одоо залхуутай санагдтал. Одоо өөр хүн хараад бол одоо ингээд за энэ стаг хэцүү залхуутай юм байна гэтэл. Хийх хөдөлмөр. Тэгээд тэр хөдөлмөрөө сайн хийх юм бэл тэрнийх нь үр шим гарч ирнэ. Гэхдээ одоо сайн адуутай байх хэрэгтэй да. Одоо сайн адуутай хүн бол одоо миний юм чи сайн юм чигээд багч бол бас тэгээд явахгүй наалгамжтай ш тийм ээ. Тэгэхээр маш их хөдөлмөрлөл. Ер нь жилийн 4 өдрөлөө за нэг намар нэг 2 сар л намард юм да. Одоо тэгээ 2 сар амрахтаа бас л хүү яаж нээж ийн гээл бас тийм ээ наан цаана гээд явж лээдэг. Тэгээ тэр 2 сар л ер нь жоохон амардаг. Тэгэл ерөөсөө дэрэгдсэн нэг сүүлийн хэдэн жилийн энэ холдоогүй байсан тоо тэгээд бурхан болтол нь одоо бурхан болсон гэж ярих юм одоо өгтөл нь ер нь л их арчилгаатай байдаг гэсэн. Тэгээд яах вэ одоо юм чинь цаг хугацаатай юм чи бүх тийм ээ. Ер нь залуу байж нарт гэж хэлэхдээ дүүнер морой уяхта сайн эдлгээтэй сайн одоо юу гэдгийг хоол хийжэл хөөс хоолыг сайн өгөх тэгээ морой сайн эдлэх тэгээд одоо янз бүрийн юм өгснөрөө морь нэг хурдан байдгүй шүү дээ. Морь ерөөсөө сайн эдлэж тийм ээ хүчин сайн барж тэгээд шинэ хүчин дээр нь морь уяхал одоо морь уяхал сайн тэрнээс тараалуулаад ч юм уу эргээл буцааж тураагаад ингэм хийвэл амар их асуудалтай. Морийг ерөөсөө нэг юм формд л барих хэрэгтэй, байнгын бэлтгэлтэй. Тэгвэл олон жил готмол сайн уралдах байх гэж боддгийг. Би бол нэг тийм одоо өөрийгөө сайн уяач гэж боддгоо л тийм. Тийм болохоор биднээс бол морийг одоо ингээ өнжөөгөөд ч юм уу тий.
Одоо жишээ нь даваа хууга нараа хугарыг өнжөөж штэ. 7-той өндсөн. Тэгээд эргээд 8-тай хурдан болгоод эргээд л янзын хурдан одоо нөгөө нэг гавчиг шиг хурдан яг л өдөрт явж исэн. Тэгж уйж байгаа. Ба би бол тэгж чадахгүй. Би өөрийгөө тэгж боддог. Би морийг одоо нэг хэрэг би морийг одоо ингээд нэг хурдыг оруулаад хурдан болгоод бариад авах юм бол би тэрийгэ тавихгүй байх л гэж. Тэрийгэ тавихгүй байх нь юу гэхээр ерөөсөө одоо өдөр тутмын бэлтгэл ч юм уу тий. Одоо тийм байнгын ажиллагаа ямар ажиллагаа тордлогон дээр тэр морь хурдан болов тийм ээ. Тэрийгэ тавихгүй байхын тулд одоо тэгээд байнгын бэлтгэлтэй байлгана л гэсэн. Нэг ингээд хурдыг оруулаад бариад авсан бол тэрийгээ бол яг тэрнгээр нь л барина гэсэн. Тэрнээс одоо авчиг болчлаа өнжөөч тий. Тэр 7-тай болчлаа. Энэ жил өнжөөч тий. Дараа жил яхаж уяад хурдан байлгана. Би бол өөрийгөө тэгж чадахгүй байх гэж боддог. Нэг л барьж авбал тэрнг байна. Одоо галахын сав биш нар бол одоо даван хууг шүү дээ. Өнжичгөөд ахаа дараа жил хурдан байлгах шүү дээ. Би бол тэгж чадахгүй. Өөрийгөө ч мэдэрдэг. Тэгээд одоо нэг хурдан мал гарч ирээд одоо яг ингээд нэг одоо нэг аштайхан баригдах юм бол тэрийгээ тэгэл тавихгүй л уралдаад явна да юу. Одоо тэгтээ яг нэг бас биднес чи нэг одоо юу гэдгийг нэг цахтнаач гэдэг юм. Наадмын нэг тийм дон бас араа багасцсан. Яг хөө сайн юм гарч ирвэл тэгээд нэг том наадам ямар ч гэсэн тэгэл бэлтгэлийн дагслахгүй байжгаад уралдана л гэж боддог шүү дээ. Та ер нь халиу азаргыг энэ хурдан байх үед энэ одоо халиу азаргыг ууж байгаа жилүүд ер нь 6 наснд хэдэн морь үйдэг байсан бэ? Би анх улсын наадамд халиу азаргаа нэг соёолонтой халиуна нэг үрээтэй үе явсан. Үрээ багт нэг соёолонтой үе явсан. 2 юм үйж явсан. Тэгээд халиуныг соёолон багт нэг морьтой авчихсан. Тэгэл ер нь зундаа цөөх юм үйдэг байсан. Тэгээ би чи нөгөө нэг бас жоохон төвийн дүү тийм амьдралтай байсан болохоор хатуу мал бас нэг тийм юу байгаагүй. Адууга нэг айхтар тийм үржил янз бүрийн юмд анхаардгүй. Зүгээр л нэг тэгсээгэл байдаг байсан. Тийм болохоор нэг олон юм үйдэг байсан. Тэгээд ер нь л улсын наадамд нэг 2 юмтэй л явдаг байсан дөө. Тэр одоо нөгөө олон адууд татахгүй байсан нь халиу азарга ийм тогтмол амжилтаа уралдах бас нэг одоо үндсэн шалтгаан болж чадсан гэж боддог. Одоо тэгж ярил бас жоохон өрөөсгөлч юм шиг. Яг хүн чинь нөгөө нэг боломж бололцоогоор яаш тээ. Биднес ч за би жишээ нь одоо надад нэг уях одоо нэг 10 адуу байлаа гэж бодоход за би энийг ус руу чийж явахад энэ надад амжилт үзүүлнэ гэж бодохгүй одоо тийм адуунуудаа шууд тавьчихдаг гэсэн. Тэрнээс нэг одоо 100 уяг чи нэг 10 гаруй юм байна шүү дээ. Тэгээд нөгөө хэдийгээ ингэж жагаад 6 сарын 20 гэхэд за ерөнхийдөө зарим нь хазаар нь болчихдаг. За энэ угаасаа одоо надад хойш чирж явахад энэ амжилт үзүүлэхгүй гэж бодсон малаа бол тэгэл шууд тавьчихдаг байсан. Ер нь тэгээд тухайн үед чи ямар биднес чи яг л одоо өөрийнхөө явж байгаа явдлал миний явдал гэж бодож байгаа болохоос ард үлдэж байгаа нөгөө нэг ингээд уйж гад нэг морь за энэ нэг араа нэг усын наадамд тэр боломгуудаа гэсэн морь үлдэн шүү дээ. Тэрийг эдэр тэгээд шууд тавьчихдаг байсан. Одоо аймаг сумын наадамд за энэ аймагт ингэж уралдаг ч юм уу тийм сумд ингэж уралдаг ч юм уу гэж бодоод тэгж үлдээдэг байсан. Тэгж үлдээч гэсэн нөгөө нэг хүн хүчний хувьд үргэлцэхгүй. Одоо бага хүн хүчээ тэгэл халиу азаргандаа аваад явна шүү дээ. Одоо нөгөө нэг туслах арчилдаг дүүгээ тэгээ унаачаа тэгэл одоо бага бүх өөртөө одоо туслах одоо надад гар хөлийн үзүүрт одоо ямар тусалцаа үзүүлэх боломжтой тэр хүмүүсээ бүгдийн чинь явдаг гэсэн. 10-аад хүн явна шүү дээ. Ганцхан хайж бодлохтойгоо тэгээд нэг яг хажуугаар нэг үрээ ч юм уу нэг морь ч юм уу нэг юм авч явна л та. Нэг 2 юмтэй л ер нь болцоо явдаг гэсэн доо. Тэгээд явахаараа нэг миний хувьд одоо яриад байгаа юм болохоор халиу азаргаа нөгөө нэг одоо олон юм үйдэг учраас бүх анхаарал халиу азарга руу төвлөрдөг байсан учраас бас ингээд нөгөө анхаарал алдахгүй амжилт нь ингээд одоо хадгалагдаад байсан байх боломжтой л гэж асууж байгаа байхгүй саяны асуултыг. Тэр бас тийм байх болно. Мөнх эрдмийг одоо бас
За мэдээж та Монгол төрийн наадамд 2 удаа азрах төрүүлгээд Монгол төрийн тэргүүнийг одоо уян дээр авчирсан. Талхалтай тэр болгон одоо Монгол төрийнхаа тэргүүнтэй өхөн болгоцдгүй шүү. Ер нь одоо бас хэр их магтаалын үг сонсч ялангуяа Ахмад одоо таны хүндэтгэж яадаг даган дуурайх одоо үлгэр жишээ авдаг тэр одоо аав хуугач байдаг юм өөр бусад том толтой уяачид бас хэр их урмын үг хэлжээ. Тэр том уяачдаг ер нь хэр тоогдсон бэ? Даваа уугаар ганц нэг удаа орж ирсэн. Нормал адраг төрүүлсэн багт тэр ганц нэг очиж ирсэн. Тэгээд миний өвөө саган төлөв дараа олны хэл ам маяг айхтар байдаг шүү. Тийм юмнаас их хичээж яваарай л гэдэг байсан. Тэгээд би чи ер нь бас жоохон юмнаас жоохон зүхтааж явдсан шүү дээ. Жоохон тийм өөрийгөө тийм хаг саалттай өнгөж боддсон шүү дээ. Харин тийм тэгэл одоо болтол манай сэтгүүл ярилцлага өгөөгөө л явж ирсэн. За хоёлаа нэг би одоо мэдээж ингээ халиу азрагны талаар хоёлаа яриад байвал зөндөл олон зүйлийг ярина л да. Тэгээд уншигчдаас асуултууд ирсэн байсан. Тэгээд тэн дундаас нэг одоо тэр хүмүүсийн их сонирхож байгаа зүйлүүд халиуныг залгах буюу одоо бас үр төл одоо монголчуудын маш одоо хүндэтгэлтэй хайртай азраг учраас халиу азрагны маань залгаад одоо хурдан одоо нүд бий болж байгаа болов тэр талаар их асууж өгөөрэй гэсэн байлээ. Тэгэхээр халиуны үр төлүүдээс нь ер нь бас эцгийн ширийг хатах төрөх болов одоо суурьхийн хавьд тэр гордож байгаа вэ? Одоо халиу азрагны төлийг хүмүүс их сонирхдаг шүү дээ. Тэгээд ер нь бол анхныхын төл өөрийг нь гавчиг жил нь гарсан. Нэг хээр хадуугаар. Бас нэг 2 3 жил гарсан юм аа яг. Тэгээд яг уях маш одоо давхих магадлал өндөртэй тэр нэг хээр хадуугаар. Тэгээд 15 онд даагандаа энэ хавар нэг бэсрэгхэн ганц нэг наадамд айрагдаад. Тэгээд шүдлүүрээ улсад нэг 10 өдөр орцсон. 16 онд. 16 онд тийм байна. Халиун төрүүлдэг. шүдлүүрээ 15-аар ч орчдөг. Тэр жил 16 онд шүдлүүрээ улсад нэг 15-аар ч орчлоо. Тэгж орчихсон. Анхныхын төл. Тэр бол би бол тэрийг их тийм юм өмнөд айрад төрүүлэх тийм өндөр бололцоотой мал гэж боддог байсан. Бас их тийм гоё. Ер нь наавтгаа их төстэй. Хээр зүстэй л болохоос. Тэгээ бас гоё явдалтай. Явдаг. Янзын би хараа сайтай. Ер нь их тийм аштай хаад байсан. Тэгээд тэр болохоор бас ийм байхгүй юу? Тэрний ээж болохоор онгуухай адууны гүү байсан. Халиугчгүй байсан. Тэгээ онгуухай адууны тэр халиунгүү болохоор дээдлэлтаа нөгөө нэг шаргал азраг ордог цэнцэрэнгийн шаргалын. Одоо нэг бас 4 мөрөв доошсон юм уу 5 доошсон гүү байхгүй юу? Одоо тэр гүү халиу азраганд тавиад тэр хээр гарсан байхгүй юу? Тэр хээр бол бас нөгөө нэг одоо ярил удамдах байна шүү дээ. Тийм. Би тэрийг бол бас ер нь их хурдан л гэж боддгийг. Тэгээд нэг хойд тэгээд хязаалан уйж чадаагүй маа. Шүдлүүрээ нэг завхлан шаргад нэг өгсдөгөө харагдаад тэгээд улсад 10 өдөр ороод тэгээд уралдаж чадав. Тэгээд хязаалан уйх гэсэн чи бүр азраглаад дийлддэггүй. Бүр амар оттой тэгээд галзуураад бүр дийлдэггүй. Тэгээд соёолоо өвөл уяад нэг ганц нэг хинтэйг нэг жижиг бэсрэг аймгийн бүсийн наадамд амаа үзүүлээд. Тэгээд хязааланд нэг Сэлэнг аймгийн нөгөө төмөр хүрээгийн төр мөх гэдээ уяач хэлдэг шүү дээ. Тэгээд тэр найздаа зарцсан. Тэр хэрийг бол би их тийм өндөр бололцоотой л гэж боддог. Ер нь халиу азрагыг бас их дуурайсан. Их хордлох гэж боддог шүү дээ. Одоо тэгээд
тэр найз маань үржүүлгэл хийж байгаа бах та. Одоо тэгээд чинь багтаа Оо. жоохон Өөр ямар хурдан одоо нүд байна? Бүрдүүлүүдээс нь. өөр одоо үр төлөөс нь яг бас нэг цоороод гараад ирсэн юм бол одоохондоо байхгүй л байна. Одоо надад нэг үлдсэн нэг үрээ нэг соёолоо хоёр л байна. Одоо соёолонгоо уях гээд оруулж ирчихэл байна. Одоо тэгээд Монгол л да одоо тэгээд одоо тэгээд одооны төвшөнд ямар байх вэ? Одоо зүгээр аймаг сумын наадам дууралдах тийм юу болцоо нь ямар байдаг. Одоо нэг 2 хат бол байна. Та 2 хат. Охин хэр олон байдгийг? Охин нэг 3-4 юм байгаа. Хэзээ ч үлдээдийн нэг төрүүлэгт нь ерөнхийлөгчд нэг төлийн бэлгэлжсэн шүү дээ. Тэр нь одоо юу болсон? Ерөнхийлөгч аа. Тэр одоо булдаах л яасан баг. Булдаах л тэрийг мэдчих. Тийм үү. Ер нь та халиу азарганда ямар удамтайг ууралгадаг гэсэн бэ? Хурдан хатуунд бол удам маш чухал юм а гэдгийг одоо халиун бэлхнийг ирчилжлээ шүү дээ. Тэгэхээр мэдээж сайн удмын адуу юм чинь муу гэдэг юм уу нэг жоохон удам хөшил тодорхойгүй бол хураалгаж байгаагүй бах гэж бодож чинь. Ер нь ямар удмын гүнүүд хураалгаж ирсэн бэ? Гэхдээ одоо тэгээд сайхан удамтай халзангийн одоо сайн хөшилтэй Эрдэнэ цагаанаас ч бас айтайхан гүнүүд тавьж л байсан. Тэгээд ер нь бол нэг тийм төл нэг тийм бас нэг айхтар одоо л яг гоё үржүүлгэнд орно доо гэсэн бодолтой байж хат л нэг энд ийцэн болохоор ч одоо тэгээ бас уян донд орвол тэгээд яхваа дихсгээд л нэг хэдэнгүү өхөн өгжсэн давгүй хэдэнтэй гарсан тэгээд хүн амтнд их өгсөн дөө. Хүмүүс амтнд очиж байгаа нь гайгүй дуулдаж байна уу? Одоо тэгээд бас чимээгүй л байна. Яг бас нэг одоо чинь бас нэг жоохон цустай мал уйдаг болчлоо ш хүмүүс нэг араа жоохон нэг тийм яг Монголод нь чимээгүй л байна. Тэгээд хүн амтнд өгсөн бас нэлээд хэд байд давгаах махт нэг сайхан азраг гэдэг байд ш. Нэг халиу азраг байдгийг. Одоо тэгээд уйхгүй. Эрлэлийг юм уу цустайг хураалгаж байсан юм да? Би ер нь цустайг хураалгаж байгаа. Болдаах бол нэг ганц 2 цустайг тавьж ирсэн. Тэгээд энэ болдаахтай өөртөө байгаа. Тэр нөгөө хээр биш үү? Тэр нөгөө төмөр өрөөгийн төр мөхөд очсон гэдэг. Тэр хээр шиг өөр одоо тэр хээр боломжийн гараад ирэхлээр за ер нь төрлийн үржүүлэг үе буцаж цусндаа орвол бас сайн одоо төрөх магадлал өндөр юм гэсэн тооцоогоор буцаж цуснд нь өөр маягаар цуснд нь оруулсан уу? Үгүй. Ер нь яг тэр чинь зүгээр дараа нь л бодсон чи тийм юм болцсон байсан. Тэрнээс тэр халуун гүгэл бүр тэг зориуд тавья гэж одоо ингэж одоо төрөлд нь ингэж тавья гэж бодог байхгүй. Тухайн үед нэггүй би ч нэг Монгол Улсын манлайч онгоо батч биднээс ч одоо онгоо манлагийн төрсөн төв хөрөл ур гэдэг хүний би хүргэн нөхгүй юу. Тэгээд тэдний адууны гүм үү надаа адууны гүм үү байдаг. Тэгээд нэг гүгөө тавьсан чи дараа нь л удмын бодоод исэн чи тийм юм болцсон байсан. Нэг гачмдтэй нэг одоо та жишээлбэл халиу азаргаа шүтлэнд нь 3,500,000 авсан шүү дээ тий. Найзаасаа. Тий. Тэгвэл болдаахтай 8 хэрэгтэй ер нь бас тэр хүнээ хэр өсгөж чадсан бэ? Болдаахад би 50 саяар л зарч ирсэн. Тухайн үед ер нь ямар ханш байсан? Одоо 50 сая төгрөг чи тухайн үеийн бас өндөр ханшлаг гэсэн төө. Тэр чи одоо 12 он гэж бодохоор чинь одоогоос 8 жилийн өмнө. Боломжийн таньсаар өгчтэй дөө гэдэг. Тэгэхээр би бас тантай зөвхөн одоо улсын наадамд аригдсан адуу гэдэг болохоор одоо халиуны талаас хад бас өөр 2 адууны тухай ярих хэрэгтэй. Магадгүй би 2 л гэж бодоод түүнээс олон ч хийж магадгүй. Одоо сүүлийн 2 жил дараалаад улсын наадамд аригдсан хар азраг боловсронгийн хар азраг танаа адуу гэдэг. Тэгээ та унаач хөвгтдээ бэлгэлсэн гэдэг бол үү лээ?
Тий, манай ахын хүү манай морийг үнэтэй. Тэгээд ахыгаа хүүд тэд ахтаа гэж ирсэн тэднэд. Тэгээд Аа. тэр болохоор одоо би нэг бас нэг азрахтай одоо бас нэг үржүүлгээ тэрний манд төл. Аа. Тэгээд энэ дааганда би өөрөө үйдэг байсан. Тэгээд дааганда нэг сумын орн 6 7 ороод. Тэгээд намар нь өгцсөн. Бараг тэр наадам дээрээсээ ч өгчлөө. Унаачта. Тэгээд аваа явчихсан. Тэр наадам дээрээс нь ч аваа явчихсан. Тэгээд тэгээ өөрхий намаа халиа азрагны манд дараа залгаж гарч ирж байгаа угсаа хайл азраг. Одоо тавх сурангууд 2 жил айлтлаа. Цус өндөртэй л дөө. За. Мөн зүүн бүсийн уралдаанд соёлон аман үзүүлсэн ногоон үр байгаатай хөрлөөх юм. Бас танаа унгаа адуу гэдэг лөө. Тэр манай унгаа адуу гişээ би бас нэг халзангаас найзаас авч ирсэн. Тэрийг би үйдэг гэсэн. Та үйдэсэн гэдэг үл ямар ч хэлсэн л тань би танаа адуу гэж ойлгоод байсан. Тэр би үйдэг гэсэн. Тэгээд алтан хонд ам үзүүлээд. Тийм. Тэгээ бас зүүн бүсийн уралдаанд. Ер нь энэ мэтчлэн одоо мөнх эрдний адуунд тэнцсэн унаг улс бүсийн гэдэг юм уу томоохон чанартай уралдаануудад ер нь одоо сайн амжилт үзүүлж байгаа өөр ямар адуунууд байна бидний мэдэхгүй. Одоо яг манай адууны юм бол ийш тийшээ гараад одоо тэгээд ганц нэг юм давхлаа барилга хүмүүс ярьд юм аа. Яг хөвсгөл рүү нэг бор дааг тэр жил явуулаад тэр дааг маань хүсгэлээ бас нэг нэлээд хурдан нэг бормор болж ирсэн. Бас нэг улсын бүс мөст орж мараад. Одоо тэгээ өөрч бас нэг төөх багтаа доо. Одоо ер нь бас адууны удам хөшил сайжруулах гэдэг юм уу үржил селекцийн тухайд ер нь ямар бодлого баримталж байна вэ? Одоо үржүүлэг гэвэл одоо нөгөө нэг импортын азрагнууд оруулж ирж үржүүлэг хийж эхэлж байна. Тийм тэгэл одоо нэг тийм импортын азраг оруулж ирж үржүүлэг хийх. Одоо тэрний төлөвлөлтийг доошлуулж зүсэн 25 та юм уралдах тийм бодолтой л байдаг болсон. Яг одоогийн нөхцөл байдалд бол Монгол адуу яг одоо үед улсын наадамд очно гэхээр бас жоохон инээдтэй санагддаг болчихоо л байна. Одоо инээдтэйгээс илүү боломжгүй л болчиход байна л та тий. Одоо тэг хүмүүс шоолно шүү дээ. Монгол юм үед очивол энэ одоо энэ ч одоо ямар сонио хүн байл гэж шүү дээ. Энэ одоо сүүлийн нэг 2 3 жил темп амар өндөрсөж байна. Хүмүүсийн хийсэн үйлчлэгийн адуунууд ашигаар гарч ирж байна. Сайн Монгол адуунууд гарч ирж шүү дээ. Одоо шинэ цагийн адуу гэдэг чинь. Тэгээ энийг үүсгэж болохгүй байд. Тэгэхээр одоо өөрсдөө тим адуутай байж уралдахгүй л тим адуутай Монгол адуу очиж уралдуулна гэх юм бэл тэгээд хүнд бараг шоолуулах хэмжээний юм болоод байна л да. Одоо ингээд одоо энэ уралдаж байгаа нөхцөл байдлын талаар ярихад бол энэ бол одоо яг энэ баримтлал явж байгаа юу ч нэг болохгүй биш ээ шүү дээ. Одоо ингэ болж байгаа. Хамгийн гол нь тий яг энийг бариад яваад уралдаад байхад монголчууд нэг хөдлөөд байх харгүй л байгаа. Тэгээд гол нь энэ ялгаж өрдөг юун дээр л нэг жоохон өөрчлөлт хийгээд энэ хүний оролцоог ч юм уу тийм ээ. Одоо нэг ингээл янз бүрийн гоё санаанууд гарч ирээд байгаа шүү дээ яриад байгаа. Энийг л гаргаад ирвэл тэгээд л болно шүү дээ. Үргэлжчихмаар л санагдав. Гол нь хүмүүс шудраг байгаасаа л гэж тий. Гол нь шудраг хандж байгаад л хүмүүс ухамдаад байгаа. Тэрнээс ч одоо нөгөө ялгалтын гэдэг юм бусад юм дээр нь ер нь хүмүүс санаа нэгтсэн юм биш үү гэж анзаарагдаад байдаг болсон шүү дээ. Тийм шүү дээ. Метрдээ орж ивэл одоо ер нь ямар хамаа байх вэ?
За хоёлаа бас нэлээд цаг гаруй ярьсан байна. Тэгэхээр одоо танд нөгөө уншигчдаас ирсэн маш олон асуултууд таны тухай одоо тантай ярилцсана гэдэг пост хийсний дараа нэлээд олон хүн шеэрлэж олон хүн одоо сэтгэл маягаар асуултаа бичсэн байсан. За тэгээд тэдгээрээс ингээ багцлаад үргээр ер нь ихэнх нь бас одоо танд амжилт хүсээд таныг одоо малгаагүй манлаа гэж үнэлж авдаг хүн олон байдгийн байна. Таныг сайн уяач гэж үнэлж авдаг. Дараа одоо цаашдаа чинь ажил үйлс морин хурданд амжилт хүссэн сэтгэлүүд нэлээ их байлээ. За тэрийг уламжлая. Тэгээд заав. Тэгээд одоо давтагдаагүй зарим нэг асуултуудыг нь танд уламжилж хэлж өгье. За тэгэхээр Улаанбаяар Далан хишиг гэдэг хүнээс магна халууны төлүүдийн талаар асуугаарай гэсэн байна. Энэ асуултанд таныг хариулсан байх гэж бодож байна. Түрүү хоёлаа ярьсан тийм ээ. За Мөнх Баяр гэдэг хүн 6 насны морины уяаны онцлог, унлаг эдлэг гэдэг сэдвээр хариулж өгөөч гэсэн байна. 6 насны морины уяаны онцлог гэсэн. Унлаг эдлэг гэдэг. Тэгээ одоо ерөнхийд нь бол нөгөө нэг 4 жилийн дөрвөн удирлынхаа эдлэгийг л сайн хийгээд тэгээд одоо хоолт хичээлийнх нь юу зөв зохистой өгөөд л эдлгээтэйгээ тэгжил оюутвал одоо бүх насны мөр төстэй л байлгүй жод биш. Би бага адууч хичээлээс бас л сайхан арчилгаа тавталгаатай байнгын эдлгээтэй л явах их зүгээр юм шиг санагддаг. За солмон санж авуу гэдэг ахвал байна. За энэ болохоор нэг алдарганы төлүүдийн 3 дугаар үе дээр нийлүүлж гарсан төлөвлөөр цус ойртохоор мууддаггүй сайддаг болоод явчихгүй. Бие ядар зүдэрхийг мэдрэхгүй хөтлөө зүтгэдэг мангар болоод байна уу гэдэг асуучид уурлах бол гэсэн байна. За ер нь бол нөгөө төрлийн үржүүлгийн тухайд асуусан байна. Тэгээ цус ойртохоор мууддаггүй сайн гэдгийн жишээ юу? Тэгээ бас нөгөө ядар зүдэрхээ мэдхгүй давхдаг бас энэ тухайд одоо тэгээд энэ бол дэлхий дээр л баримтлагддаг юу юм л дээ шүү дээ. Одоо энэ чинь Монголд ингэж нийлүүлэг одоо ингэж 3 мурд дээр ч юм уу 4 дээр нь хийгээд байгаа юм уу? Гингүү чинь тийм биш л байгаа юм да. Юу яагаад энэ л нэг Ирланд явсан өнгөрсөн жил. Тэгээд бас ингээл өөрчлөлийн талаар ингээд судлаад үзээд наазтайгаа явсан чи бас л яг нэг 3 4 дээр ч юм уу. Тэгжээс ухаандаа нэг супер ордоо дугаарна гэсэн ойлголтыг дэлхийд дээр байдгийг хэлсэн. Чигээр одоо бол тэр чигээрэл төрлөөлжүүлдэг. Тий. Цус адууны цусыг холдуу сайжруулдаг гэдэг аль дээрээс оршингийн философи явдаг. Тэгэл нөгөө холдох тусмаа сайжирдаг гэсэн сүүлгүүд бол үүсгээд идэг болсон шүү дээ. Холдуулж байгаа нэмээгээд муу цус авчираад ичих юм бол доош нь тусаад байгаа маа гэж. Тэр манайхан тэгээд нэг холдуулаад тэгээд эргүүлээд авчихдаг шээ. Тийм л байсан. Адар их зоримог тийм одоо зориг зүрхтэй адуу байсан. Зарим хүмүүс хурдан адууны одоо хамгийн чухал чанар бол тэр зүрх зоригтой байх гэж. Зоримог адуу бол хөлөөрөө иш зүрхээрээ оролцох юм а гэж өөчтэй ярьдаг шээ. Тийм ба. Ер нь ерөөс айж ичдэггүй. Ер нь л тийм өндөр зүрхтэй шүү. За цой жамс гэдэг асуусан байна. Халууныг хамгийн сайн хурдан байсан жил хамгийн их огшсон догтлоо хурлаа. Ер нь нэг том баг наадам хэд уралдав анх яаж авав? Одоо халуун шиг уралдах төл байна уу гэдээ асуугаад өгөөрэй чинь. За хоёул энэ асуултанд ер нь хариулсан баг тий. Чинь хамгийн догтлсон хамгийн хурдан байсан гэдэг. За Хашка гэдэг хүн байна. Дулсрынгийн тавсрынгийн энэ жил улсад баригддаг харын талаар асуугаарай гэсэн байна. За энэ талаар бас товч ирсэн. Сумын зам толгойдож байсан барилдаг хүмүүс морь их сайн мэдэрдэг гэсэн юундаа байна гинэ. Нэрээс одоо барилдаг тухайд бас асууна гэж бодож байсан байна. Сумын зам толгой. Сумын зам толгой. Үгд багтаа барилдаг ус.
Хамгийн сүүлд хизээ барилцсан бэ ер нь? Одоо хэдэн оны зам бас хэдэн удаа барилцсан? Би ч одоо 15 онд л хамгийн сүүлд барилцсан байна да. Улс азраагаа үж явахдаа барилдаа яваадсан юм шүү дээ. Үгүй. Бүр 5 онд. Сүүлд 5 онд хамгийн сүүлд 15 гээд бодоод тийм ээ тийм. 5 онд л барилцсан да. Хэдэн Халдсан оны зам тусалсан бэ? би ер нь 2-3 жил барилцсан. Нөгөө 10 өсөд нэг юм олдохгүй хүмүүс чинь нэг хөдөө нэг овооны наадам маадамд байлбай шүү дээ. Тэгээд эрдэнэ нэг зотлон уулынхаа дахлаад тухта морьтой дахиулчаад барилцсан чи төлжтэй. Тэгээд тэрний тэр жилээр сумдаа төгөллөө. Тэгээд тэрний дараа жил нь 80 жилийн яваад халзан сумын 80 жилийн яваад төрүүлээ. Тэгээд аймгийн наадмын авчирсаа. Тэгээд барилга болцсон дөө ер нь. Тэгээд морь. Барилдаг хүмүүс морийг их сайн мэддэг гэсэн юундаа байна вэ гэж асуусан. Одоо тэгэл чи спорт юм чи тэгэл юу гэдэг ууггүй бэлгэл ч юм уу тийм нэг шаардлагатай гэвэл одоо биеэр үдсэн байх шаардлагатай. Ер нь яг спортоос бацаараа энэ талыг даваа ашиглаж магадгүй л байна. Морь надад ч нөө биеэр юм үдсэн байж тарах гэдэг нь наадам жижигдэхгүй тийм ээ. Одоо үлдэн шүү дээ барилдаан гэдэг нь. Тэгэхээр одоо сайн барилдаг байх хүн бэлтгэл сайтай байх хэрэгтэй. Бэлтгэлийн хажуугаар чи хоол хүнсээ бас зөв зохицуулах хэрэгтэй болох байна. Тэгэхээр морь үеийн гэдэг чинь бас л хоол хүнсээ зөв зохицуулаад тэгээд бэлтгэл сайтай л байвал морь үеийн гэсэн үг гэхдээ одоо энэ морь бол нэг суманд төрүүлнэ сайн уу тийм ээ. Энэ морь бол аштайхан бэлтгэл хоол тэжээлийн саяд эдлэгийн сайн хичвэл аймгийн наадамд асуудал байр тийм ээ. Энэ бол одоо сайн хичээж явах юм бол усын наадамд аймагт төлөх ус өст орох магадлал гэдэг юмыг бас гадлах байх хэрэгтэй баг. Би шуугар давгаа ахтай их тийм шиг холбоотой. Тэгээд давгаж захта яг шүүгэр зэт хоёрыг авч өгчсэн. Тэгээ одоо нутгийн хурдаа адуу хаан сайн адуу гарч яанаас энэ одоо уст орох боломжтой адуу ч гэдэг юм уу. Ерөнхийдөө тэгээд нэг хүмүүс чи яг дэрэг дээр бас энийг жоохон гаргадаг болдог хоо тэгээд бас нэг жоохон хашаа бас нэг 2 сар гаргаж ирсэн. Өөрийнхөө өрсөлдөгч нарыг нэг жил тэгээд одоо ингээд баха өрсөлдөгч нар гарч ирж байлаа. Сайхан л байсан. Тэгвэл 16 он тий анх төрүүлж чинь. За дараагийн асуулт энэ сосор армахын нэг хурдны гарааны төхөөрөмж юм. За төрийн наадамд уралдахаар модохтой хүйд 7 хөдгийн орчмын аль байрлалаас мордуулдаг асуугаад гэсэн нь. Өөрөлдөл хаанаас мордуулсан ус амжилт нөлөөлдөг гэж үзэж байгаа шиг байна. Биднес ч нэг улсын наадамд очроо юунаас айдсан шүү дээ. Нэг морь барины газрын зүүн талд нэг уул дээр нэг соврог байдаг шүү дээ. Тэр соврогны ард нэг гашны болго байдаг. Тэр гашны болгонгаас амар олон жил модж байна. Очих болгондоо тэр болгонгаас л моддгийг. За тэгээ техникийн саадлаас болоод ярилцлага маань төр завсарлаа дахиад үргэлжлүүлж байна тий. Тэгээд түрүү уншигчдын асуултан дээр явж байсан. Одоо үргэлжлүүлээд яриа явчих. За говьлтаа дахиад гэдэг хүн нэргэх тэнгэр ярамгүй нэг л дугуйхан гарч ирээд түрүү айргаа авна шүү дээ гэсэн байна. За тэгээд эр юм хідэн төлөвлөдөө 4-5 даагуураа оруулаад суглаа явуулчихвал оролцох хүмүүс байгаа шүү. Эр юм хамаагүй даагуураа гэсэн байна. Тэгэхээр нөгөө ерөнхийдөө бол төлийн тухайд хэлсэн учраас одоо нөгөө суглаа явуулах боломжтой юу гэдэг асуултанд хариулах юм байна. Тэр талаар өстө бодож үзээгүй юм шүү дээ. Ер нь бол бас хүмүүс хүлээлт байдаг юм шүү. Хэрвээ
боломж одоо таны бас боломж нөхцөлөө та авахчдад бэлэн юм байна гэж ойлгогдож байна. Мгм. За дараагийнх нь асуулт нөгөө Төвшинбаяр Пүрэвбаяр гэдэг хүн энэ томчуудын атаачтай их байдаг гэсэн энэ сайхан буян гэлбэр хордлогч гарч байсан талаар сонсож байсан гэсэн юм. Үнэхээр тийм зүйл байсан уу гэд ингээ асуусан байна. Тэгээд би бол яг ийм тухай бол ер нь бол сонсож байгаагүй. Ер нь бас нэг ийм хордлого гарч ирсэн. Тийм юм гарч байгаа. Манайхан ч бас алаш тийм юм хийх болсон биш шүү дээ. Тийм юм болж байгаагүй. Харин ч эсвэргээр магна алууныг бол одоо харсан үтсэн болгон бол холоос бараан газраас ч гэсэн айдас аваад явдаг байх гэж бодчих тий. Тийм шүү дээ. Эсвэл тийм л байсан. Энэ тэнд одоо ингээл аймаг орон нутгаар дайраад уралдаан наадамд явж хахад зам таарсан хүмүүс энэ төр зураг хөргөө авахул ээж гэдэг юм уу нөгөө магна халуунуу боддоор нь харъя гэж ингээл ирэх үү. Тэгдэг байсан шүү. Хүмүүс гашаа машаа гарч өчөө мөчгөр хийрдэг байсан. За дараагийн асуулт. Жаргал сайхны эхлэлт гэдэг инх эхлэлт гэдэг хүн байна. За би магна халуун азраг Монголын тал нутагт төрсэн гоц хурдан ажна гэж боддог. Асуух асуулт ихээ их ан халуун азрагтайгаа хэрхэн учрав? Адуунаас онцгой нь юу байв? Уяаны талаар шинж төрсний хувьд ямар адуу байв? Дан аашин гэдэл. Магна халуун азрагыг үнэхээр шүтэж явдаг да. Монгол адуу хурдан байдгийн нэг нь тодоос дод үзүүлсэн азрагаа гэж. За ерөнхийдөө нөгөө түрүү хоёлыг ярилцсан дээр давтагдсан л зүйлүүд байна да гэж би бодож байна. Хойл ер нь бол ярилцлага эхний хэсгүүдээр энэ асуудлуудыг яриа авсан тий. Шинж төрөх болоо зан хааш уяа солгон онцлог гэж. За тэгээ эцэст нь нэг хоёр түүний асуултан дээр магна халуун азрагны эндсэн тухай дуртагдсан байгаа. Хэрвээ танд эмзэг өшрөл бас энэ асуултанд хариулж болох юм. Өглөө уул гэдэг хүн за сумья гэдэг хоёр хүнээс энэ асуулт ирсэн байна даа. Тэр өдрийн агаар марж байгаа байсан. Тэгэл оролдооны замд л жоохон муудад ирсэнтэй хөлгөр нэг бололтой. Ер нь гэхдээ харин ч тэр соёлонгоос одоо хөлөндөө асуудал болсон гэдэг олон жил тэгээд тэр оюутны дараа сайхан уралдсан тий. Тий. Тэгвэл арийн боож арчлаад уралдаал болоод гэсэн. За та бүхэн ярилцлага үндсэндээ 2 цаг орчим үргэлжилж байгаа шиг байна. Нилээ их яваад тэгээд бас түрүү цаг одоо нөгөө техникийн сайдлахаараа зогсох хүртэл 48 минут үргэлжилсэн байна уу гэсэн цаг 40 минут гэсэн. Тэгэхээр нөгөө орсон бороо харилж ирсэн гэж чинь буцдаг болохоор ярилцлага энэ хүргээд өндөрлөе. Тэгээд бидний урилгыг хүлээж авч дэлгэр сайхан ярилцсан танд баярлалаа. Ард уусгийнхаа 100 жилийн ойн баяр наадмаар одтой сайхан наадаарай. Нэрээ. За баярлалаа. Ерөөлөр бол. Та бүхэн ч гэсэн ерөөл хийх хүсье да. За баярлалаа. За баярлалаа. Морьтон монголчуудын мөнхийн амгшил Подмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан олон тутмын подкаст.